Эрхэм хүндэт үзэгчтэй бидний зүгээс бэлдэн хүргэдэг Баян наадмын нэвтрүүлгийн шинэ дугаарыг 101 жилийн түүхэн намтартай олон алдартай сууднууд дүрэн гарсан Монгол улсын шилдэгсэм Өвөр хангай аймгийн Баталзий сумаас бэлдэн хүргэж байна. За Өвөр хангай аймгийн Баталзий сумын бүрэгдлийн 2 дугаар уг нь 2024 оны малын тоолгоор 10,000 гаруй адууг тооллуулж Түмэн адууныхаа Баяр наадмыг 2025 оны 7 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд багийнхаа нутаг дэвсгэрээр зохион байгууллаа. Өвөр хангай аймгийн Баталзий сумын бүрэгдлийн 2 дугаар уг нь 1992 онд үүсгэн байгуулагдаж өдгөө 33 жилийн түүхтэй баг юм. Тус баг нь 454 өрхийн 1574 хүн амтай. 2024 оны мал тоолгын статистик мэдээгээр багийн нийт малын тоо 64864 тоолуулснаас 10,709 адууг тоолуулсан багтам сайхан амжилтыг гаргаж ард түмэн хамтдаа багийн өдрөдүүд нь дэмжиж санаачилж Түмэн адууныхаа Баяр наадмыг өргөн дэлгэр зохион байгууллаа. Өвөр хангай аймгийн Баталзий сумын бүрэгдлийн 2 дугаар угийн Түмэн адууны баярт Улаанбаатар хот Өвөр хангай аймгийн Сомдуудаас гадна Төв аймаг, Булан аймаг, Хинтээ аймаг, Ар хангай, Говьолтой зэрэг 6 аймгийн ард иргэд наадамчин олон хүрэлцэн ирж оролцсон юм аа. Ер нь 2025 оны 7 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус Түмэн адууны Баяр наадамд нийтдээ 2,000 гаруй хүмүүс хүрэлцэн ирсэн. Үнэхээр хөргөн дэлгэр өтгөн сайхан наадам болсон. Монгол улсын байгалийн үзэгсэнд аялал жуулчлалын төвзэг болсон Баталзий сумын дайран өнгөрч байгаа аялал жуулчлалын гадаад хотоодын хүмүүс ч гэсэн өнөхөө Баяр наадамд хүрэлцэн ирж сайхан баярлцгаасан юм аа. Ингээд Түмэн адууны Баяр наадмын хүрээнд 6 насны хурдан мордын уралдаан мөн бас сүйтэй хүү шалгаруулах тэмцээн мөн бас адуучин тэмцээн, дэмбэний тэмцээн, хурууны тэмцээн зэрэг адууны өв соёлтой холбоотой олон арга хэмжээнүүд мөн шоу цэнгүүн гэдэг бас төрөл бүрийн үйл ажиллагаанууд зохион байгуулагдахаар Түмэн адууны баярт бас хөтөлбөрт суулгацсан байлаа. Ингээд нэвтрүүлгийнхээ үзэгч та бүхэнд Өвөр хангай аймгийн Баталзий сумын бүрэгдлийн 2 дугаар багийн Түмэн адууны Баяр наадмын албан ёсны нээлттэй арга хэмжээ хүргэж байна. Албан ёсны нээлттэй арга хэмжээнд бүрэгдлийн багийн ард иргэд хүндэт зочид төлөөлөгчд, наадамчид аймаг сумын өдөртгүүд сум орны өдөртгүүд гэдэг бас олон мянган хүмүүс нээлттэй арга хэмжээнд хүрэлцэн ирж нутгийн болон энэ үед улс их орныхоо урлагийн салбарт амжилттай явж байгаа олон уран бүтээлчид хүрэлцэн ирж аядууга өргөн барьсан. Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр боллоо. Дүүхтэй Монголын борхон заяад нүүдэлчин дүмгэмэн туур тэнгэр буйнг адгуулан баллаж Түмэн олноор өсгөн үржүүлсэн бүрэгдлийн багийн тулгын 3 жил болсон Баталзий цэгэн догоо сам хайрхан шүтэнгмэнэ Зүүн баруун сүдтэй билүүт хамар богот цагаан мал орхны ногоон хөвөө уул усан тэгшрэн дүнайрцсан номын цэнхэр хангай минь өвдийн сургаал малч ухааныг өвлөн уламжилсан бүрэгдлийн багийн ажиж хичээнгүй малчин Түмэн минь
Бүрхтий багаас улсын авраг малчид одоо 3 төрөн гарсан байдаг. За 92 оноос өмнөх одоо аврагуудаа дурдах юм бол бас нэг 3-4 улсын авраг бий. За ингээд аврагуудын нутаг гэж бас хэлж болно. За аймгийн авраг малчдыг бол тоолвол одоо 20 нилээнд өгч яваа болов уу гэж бодож байна. За сумын сайн малчид бол одоо ойрын тоонд орохооргүй болсон байхаа гэж ингэж бодож байна. Тэгээд энэ Билүүт нутаг маань өөрөө адууны сайхан орн. Тэгээд өнөөдөр Бүрхтий багийн маань одоо малчин түмэн адууны баяраа хийж үе үеийн адуучин малчтаа алдаршуулж энэ Монгол адууны өв соёл, Монгол адууны мал малалга, арга ухааны талаар бас хойч үедээ малчин түмэндээ алдаршуулан сурталчилж байгаад маш их баяртай байна. 21 тоо толгой адуу тоолуулсан. За үүнээс Бүрхтий баг маань 10,692 одоо тоо толгой адуу тоолуулж түмэн адуутай болж сайхан одоо түүхий бүтээж өнөөдөр түмэн адууныхаа баярыг өргөн дэлгэр сайхан тэмдэглэж байна. За ингээд адууны өв соёлыг тээж түгээж үр хоочтой одоо өвлүүлж хадгалуулах энэ сайхан үйлсийг санаачилж зохион байгуулж байгаа Бямсран дарагтай Бүрхтий багийн хөдөлмөрч малчид ард иргэд та бүхэндээ баярын мэндийг хүргэж талархал илэрхийлье. Өнөөдрийнхөө Батүлжийн сумын 2 дугаар өг Түмэн адууны баяр дээрэн төр засагтан хөтөлбөр бүтээлэн нөлөөлж байгааны ахмадтан наадамчин олон маань сайхан алгадаш баяр хүргье.
За эрхэм өнөд үзэгчид та бүхэндээ битгэн Өвөр Хангай аймгийн Батүлжээ сүмийн Бүрэгтэй 2 дугаар өгийн Төмөн Адааны баяр наадмыг одоо хүргэж байгаа. За өнөөдрийн баяр наадмын Алуун сэргийн мандаа азраны уралдаанд одоо бүртгэгдсэн хур зурдан азруудын хөө гарааны 6 араар орсон төхөөрөмжнээр араар орж байгаа дүр зургийг одоо үзэгч та бүхэн харж байна. За ингээд одоо өнөөдрийн баяр наадам 6 насны мөрдөө уралдаа Адуун соёлтой холбоотой олон аргамжигаар үргэлжилнэ. За төхөөрөмжүүдээ орж идөө. За энэхүү эрхэм үзэгчтэй Өвөр Хангай аймгийн Батүлжээ сүмийн Бүрэгтийн 2 дугаар өгийн Төмөн Адууны баяр наадмын хурдан азраг одоо гараан 6-аас сэргэж байгаа торгон мөчийг одоо үзэгчтэй. За наадлаар одоо бор өөр бар заргад нэлээд зүтгээтэй оршиж байна. За өнгөн дээр хонгор азрагдсан. За Харангай аймгийн Цэнгэр сүмийн сумын алдар дааш наран хүүгийн хонгор азраг аймаг сүм бүсийн уралдаанд бас олон цагаан харигтай азраг өнөөдрийн баяр наадмын өнгөн дээр одоо гарч ирсэн марж байна. Өвөр Хангай аймгийн 12 сүмийн алдарт боёоч ууган баярын одоо хурдан хээр азраг цаатлаар 3 дээр Говьалтай аймгийн Бэгэр сүмийн Монгол улсын тод мандаа яач Лавгийн Батмөнх хөө Инх хамгаалангийн одоо хурдан шарга азраг одоо гарч ирсэн харагдж байна. За наадлаар одоо зээр халзаа азраг өнөөдрийн баяр наадмын хурдан азрагны уралдааны 4-5-ын бөөрөн дээр одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За 5 дугаартай Цэнгэр цээж нэмнэтэй хүрээ азраг Өвөр Хангай аймгийн Хүчир сүмийн Сунду баярын одоо хурдан хүрээ азраг байгаа харагдаж байна. За ингээд одоо өнөөдрийн баяр наадмын хурдан азрагны уралдааны өнгөний азраг нэлээд зүтгэгдэж үзэгчтэй. За өнгөрж уралдаад байсан 1 дугаартай хонгор азрагж байгаа харгалсан маань Харангай аймгийн Цэнгэр сүмийн наран хүүгийн азраг одоо хойшилсан байна. За ингээд хурдан азрагны уралдааны Говьалтай аймгийн Бэгэр сүмийн яриад Монгол улсын тод мандаа Лавгийн Батмөнхийн одоо хурдан хөө Инх хамгаалангийн одоо хурдан шарга азраг халдар азраг хоёулаа одоо хөтөлсөн марж байна. Лавгийн Инх Монгол улсын тод мандаа уяач Лавгийн Батмөнхийн одоо эхнэр нь одоо Өвөр Хангай аймгийн Батүлжээ сүмийн одоо хүн. За ингээд энэ чухаараа одоо ус энэ хадам талдаа ярьж одоо урдаж өнөөдөр Төмөн Адууны баяр наадмаас оролцож байгаа юм байна. Хар улаан каскан малгайтай хүүхдтэй Цэнгэр цээж юмнээтэй Харангай хотын Бац хишгийн одоо хурдан сартай зээр дазраг өнөөдрийн баяр наадмын хурдан азрагны уралдааны за 7-8-ын бөөр дээр одоо гарч ирсэн ба харагдаж байна. За мөн одоо 68 дугаартай галдар азраг ногоон цээж нэмнээтэй галдар азрагууд Өвөр Хангай аймгийн хар өрсөн байж алтан гэрлээ одоо хурдан хээр азраг одоо гарч ирсэн байна. За энэ азрагнуудын өнгөн дээр түрүү одоо хурдан азрагны уралдааныг хөтөлж гарсан Харангай аймгийн Цэнгэр сүмийн уяаш наран хүүгийн хонгор азраг гэсэн. За энэ одоо хонгор азрагууд одоо аймаг бүсийн наадмуудаас олон цагаан одоо хайрыг төрөөтэй ийм одоо хурдан азраг. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан азрагны уралдааны өнгөний 6-7 азрагны ар дээр за энэ улаан каскан малгайтай хүүхэд үндсэн зээр дазраг одоо өршүүлж байгаа шүү үзэгчтэй. За энэ одоо Харангай аймгийн хотын сүмээс Бацхийн сартай зээр дазраг цаалт нь одоо Монгол улсын тод мандаа Лавгийн Батмөнхийн унган тамхтай хурдан зээр талзаа азраг ус өнөөдрийн баяр наадмын хурдан азрагны уралдааны 7-8-ын бөөрөн дээр одоо гарч ирсэн байна. За энэ ногоон цээж нэмнээтэй уртагдуугүй эцтэй хээр азраг бол 68 дугаартай уралдааны замд одоо мордсон Өвөр Хангай аймгийн хар өрсөн сүмээс алтан гэрлээ хээр азраг. За араас 16 дугаартай ягаан цээж нэмнээтэй цавдар одоо 9 бөөрөн дээр одоо орж ирж байгаа шиг байна. За ингээд өнөөдрийн баяр наадамд одоо Өвөр Хангай аймгийн одоо ардлын сумдуудаас гадна Хангай сумдуудаас гадна Харангай аймгаас бас нэлээд хэдэн азраг одоо эрдэм төвс уяачд одоо өнөөдрийн баяр наадмыг одоо зорин ирж одоо уралцсан ийм одоо сөргөн дэлгэр сайхан наадам болж байна. За наадлаар одоо энэ дөрөв хамгийн наадлаар одоо уршиж байгаа Харангай хотын Бат гişгийн одоо урд нь зартай зээр дазраг оршиж байгаа. Лавгийн Батмөнхийн тод мандагийн тонгон тамхтай зээр дазраг. За Харангай аймгийн Цэнгэр сүмийн уяач наран хүүгийн одоо хурдан хонгор азраг гэсэн. За ингээд одоо энэ одоо азрагнууд одоо явж байгаа. За өдрийн 4 азраг одоо тасарсан юм шиг байна. 3 азраг юм уу? За 4 азраг байна. 6 азраг байж үзэгчтэй. За өнгөн дөрөө бол одоо зээр халзаа азраг одоо өнөөдрийн баяр наадам මේ одоо Харангай аймгийн Өгөөнөр сүмийн яач Амирлангоогийн одоо хурдан зээр тазраг одоо хөтөлсөн байна. Энэ одоо Харангай аймгийн Ихтэмэр сүмийн харьяат Монгол улсын их хурлын гишүүн Тэмүүжингийн ганцхан Тэмүүжингийн одоо унгаа адуун. За ард дээр нь Өвөр Хангай аймгийн Говьалтай аймгийн Бэгэр сүмийн Монгол улсын тод мандаа Лавгийн Батмөнхийн одоо халдар азраг. За унган тамхтай түүний хүү Инх хамгаалангийн нэр дээр одоо оролцсон юм байна. За цаалт нь одоо хүрээ азраг одоо оршиж Өвөр Хангай Хүчир сүмээ Сунду хоёрын одоо хурдан хүрээ азраг. За Өвөр Хангай аймгийн хар өрөн сүмийн уяача ууган баярын хээр азраг гэсэн. За ингээд энэ азрагны хооронд одоо өнөөдрийн баяр наадмын төрөв тодорхой болж байна. Арын азрагуудаа их л одоо холдлоо одоо. За эхний 5 азрагууд одоо ингээд одоо холдож байгаа юм байна. За араас хонгор азраг 2 дугаар орсон Амирлангоогийн одоо хурдан зээр талзаа азраг хөтлөөд өгшөө Харангай аймгийн Өгөөнөр сүмээс Амирлангоогийн зээр тазраг. За ингээд барианд одоо орж ирж байгаа юм байна. Хурдан азраг. За ингээд Өвөр Хангай аймгийн Батүлжээ сүмийн Бүрэгтэй 2 дугаар өгийн Төмөн Адууны баяр наадмын хурдан азраг орж ирэхэд Харангай аймгийн Өгөөнөр сүмийн уяач Амирлангоогийн одоо хурдан зээр талзаа азраг төрүүлжээ. За амуу үзүүн дээр Харангай аймгийн Цэнгэр сүмийн уяа сумын алдарт байж наран хүүгийн хонгор азраг амуу үзүүнд одоо хурдлаа. За ингээд одоо арын азрагууд одоо Өвөр Хангай аймгийн харууны ууган баярын хээр азраг 3 дээр хурдулж за 4 дээр Говьалтай аймгийн Бэгэр сүмийн Монгол улсын тод мандаа Лавгийн Батмөнхийн хүү Инх хамгаалангийн шарга азраг айргийн 4-д одоо хордож байгаа харагдаж байна. За
За ингээд эхний 4 хазраг одоо орсон. За эхний 4 хазраг бол одоо тасарсан юм байна. Үзүүлэлгэн бол одоо нэлээд одоо тасарч одоо орж ирж байна. За 5 дээр мөн одоо тавгийн Батмөнхийнхөө энх Монголынгийн халдар хазраг аргийн 5-д одоо за аргийн 5-д одоо ордолж байгаа харагдаж байна. За эхний 5 хазраг одоо орлоо. За энэ одоо ингээд азраг бол одоо үзүүлэлгэн нэг нэгээс нэлээд холдож одоо орж одоо орсон юм байна. За 6 дээр ямар азраг одоо за нөгөө Батүлзэсэн байж энх сайхны халзаа азраг одоо орж ирлээ. За 16 дугаартай цавдраа азраг 7 доор одоо орж ирлээ. Фурлын гişүн Тэмүүлэн дан зэрэг хоёрын унгаатай. Тий. Дааганд нь ахтан бэлгэн нэгжээс одоо юм уу. Энэ жил хавчиг 7 настай азраг. Өнөө жилийн хэдик дахь руу яваа. Өнөө жил хаана яаж уралдаж байна? Өнөө жил өгийн юу Арангахан зүүн бүст 4-өр орчаад. Тий. Тэгээд сая 2-3 жижиг нааданд бас төрүүлсэн. Тэгээд сая одоо 4-т хуралдаан болж байна гэдэг. Наран өвгийн хонгоролцсон азраг ам гүс өндөрлөө. За танд хоёр үргийа. Баярлаа. Азраг сайхан ам уучлаа. За хонгоролцсныхаа сайхан удам өгшний танилцууд өмнөх сайхан амжилтууд гэнэ сайхан. За энэ тийм ээ. Ер нь битүү азраг байгаа мó. Сая нэг 2 3 аригчаад ирсэн азраг баг. Уна алтан гэрэл хах маань бэлгийн төгс азраг баг. Аа. Тэгэхээр хэдний унгаа доо. Тийм ээ. Тэгээд азраг уян сүмээ уугуул харин сүмээ харьяат аймгийн алдарт байж тулгут гэдэг үнэ унгаатай тий. Шинээр азраг нэг төлтөө тулгутахтаас баярлаа гэж хэлье. Саг урдан байна. За миний хэр азраг 23 онд Өврөнгө аймгийн баяр наадамд амаа үзүүлсэн. Аймгийн баяр наадам. Аймгийн баяр наадам. Баруун бүсэд нь амаа үзүүлсэн. Төвшрүүлгийн үлжитэй 91 жилд ааргийн дөрөөр соёлоо цацдаг гэсэн. Хоёр азраг харагдуулж байна тийм ээ. За сайхан сэтгэлдээ сайхан уулзаач. Сэтгэл өндөр байна. Тэгээд энэ хоёр азраг маань аав юм унгаа одоо Монгол цаатан монлоо лавгийн Батмөнхийн. Тэгээд хангаа нутагтаа ирээ сайхан наад чинь тэгээд бүх хангаачуудаа мөн Батлын сумчуудаа сайхан надаар. За хурдан азаргны уралдаанд төрүүлж яригдсан төмөн хөдийг цолдож байшаглалыг гардуул харах хэмжээ явагдаж байна. За үзүүр дөрөв төрүүлгөө шийдсэн хурдан азаргны уралдаан үнэхээр үзүүштэй болсон. За ингээ хурдан азаргны уралдааны байшаглалыг за бүрэгдээ 2 дугаар өгийн малчин адуучин мягмар агсны үр хөвгдүүд хэвээнд итгэж одоо оролцож байгаа. За ингээд одоо өргөмжлөл медаль мөнгөний шагналыг төрүүлж амуу үзүүлж айргийн 3 4 5-д одоо хордсон хурц урдан үлгүүдээ эзэн хүмүүст нь одоос байшаглалыг гардуулан өгч баяр хүргэж цаашдынх нь уралдаан наадамд нь амжилт хүсэж байлаа. Мөнгөний шагналаас гадна за адуун сүргийнхээ хишиг болсон одоо даагнуудыг бас байшаглалд гардуулан өгсөн ийм сайхан өрөөлтэй арга хэмжээ болж байна. За эрхэм өнөд үзэгчид та бүхэндээ бид өхөн Өвөр ханга аймгийн Батүлзэсмийн бүрэгдээ 2 дугаар өгийн Төмөн адууны баяр наадмыг хүргэж байгаа. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан за Шандаст их насны мөрдөө уралдаанд одоо бүртгэгдсэн одоо хурц урдын үлгүүд өнөөдрийн баяр наадмын хурдан их насны мөрдөө уралдаан 33 удаа алтан өргөдөн хөлгүүд их насны мөрдөө уралдаанд бүртгэгдсэн байна. Өвөр ханга, Ар ханга, Говьалтай аймгаас одоо эрс мөрдөө бүртгэгдсэн байгаа. За энэхүү Өвөр ханга аймгийн Батүлзэсмийн Төмөн бүрэгтэй багийн одоо бас Төмөн адууны баяр наадмын хурдан их насны мөрд одоо ирэхэд наадлаар нь цэнхэр каск малгайтай өгöd үндсэн хээрмөр одоо гарч байна. Хөрөнгө хүчиртийн хаширдны одоо хурдан хээрмөр байна. За өнгөний мөрдүүд нэлээ очтойхон гаржээ. Өнгөн дээр Ар ханга аймгийн Цэнгэрсмэ Чойдоржийн сайхны одоо хурдан зээлмөр одоо гарч ирсэн бол цаатлаа нь хонгор алзан мөр одоо гарч ирсэн. За Өвөр ханга аймгийн Ар ханга аймгийн Цэнгэрсмэ Сосрмын хонгор алзан мөр өнгөн дээр одоо гарч ирсэн байна. За ингээд энэ хоёр мөр одоо очтойхон гарч ирээд бүрэгтэй 2 дугааргийн Төмөн адууны баяр наадмыг одоо өтөлсөн бол ар дээр нь Говьалтай аймгийн Бэгэрсмийн Монгол Улсын дод манлал Тавгийн Батмөнхийн одоо тавнган тамгатай бор за буурал гэсэн 2 мөр одоо гарч харагдаж байна. За энэ хийн дээр алаг мөр одоо уршилдаа үзэж шүү. Өвөр ханга аймгийн Харан сүмээ Сэрэн лэмдгийн алаг мөр одоо энэ 5-ын бөөрн 5 дугааргийн бөөрн дээр одоо гарч ирлээ. За ингээд одоо арын мөрдүүд бол одоо ширүүхүү хөлдөө үзэж байна. Арын мөрдүүдийн өнгөн дээр 3 дугаартаа хурдан цавдар мөр одоо нэлээд ширүүх хөлдөөс Арангаан Батан сүмээч мөнх чаргалын завдар мөр арын мөрдүүдийн өнгөн дээр байна. За 9 номертой Өвөрхангамгийн Баталзын сүмээ Батгтгийн хөрмөр одоо энэ мөрдүүдийн өнгөн дээр байна. Түүний арал дээр одоо энэ Цэнгэр нэрмэтэй улаан каск малгайтай өгöd үнсэн 3 дугаартаа хурдан цавдар мөр одоо оршиж байгаа зүгт Арангаан Батан сүмээч мөнх чаргалын цавдар мөр одоо оршиж байгаа. Наадлаар энэ 8 дугаартаа хурдан хулмөр гараад ирсэн Өвөрхангамгийн хүчир сүмээч даваагийн одоо хулмөр одоо энэ мөрдүүдийн дундуурхан гарч ирээд одоо оршиж байгаа харагдаж байна. За ингээд Өвөрхангамгийн Баталзын сүмийн бүрэгтэй 2 дугаар өгийн
Түмэн Адууны баяр наадмын хурдан их насны мөрд уралдааны үзүүрийн мөрдүүдийг харуулах нэ. За Алангмаар одоо орж байгаа Өвөр хангамгийн хожир цэмээ яач Сэрэн Төндмийн одоо хурдан одоо Өвөр хангамгийн хараа сүмээ Сэрэн Төндмийн одоо хурдан Алангмаар одоо орж байгаа. За энэ өнгөний нэг 3 4 мөрний ард дээр одоо нэлээд зүтгээд одоо орж байгаа шүү үзэгчтэй. За ингээд урагшлаад эхний 4 мөр одоо үндсэндээ бол одоо өнөөдрийн баяр наадмын хурдан их насны мөрд уралдсан. За 5 номертой хонгор халзмар 3 дээр одоо гарч ирсэн байгаа. За энэ хонгор халзмар одоо Өвөр хангамгийн Аранхаймгийн Цэнгэр сүмийн үеэ Сосрмын хонгор халзмар 3 дээр одоо гарч ирсэн харагдаж байна. За хонгор халзмар одоо 3 дээр одоо гарч ирсэн. За ингээд өнгөний 2 мөр одоо хөтөлж байна. За Говьалт аймгийн Бэгэр сүмийн Монгол Улсын тодмын Лавгийн Батмөнгийн бормоор 2 дээр шүү үзэгчтэй. За өнөө жил одоо усын 100 жилийн баяр наадамд уралдсан өнгөн дээр уралж байгаа тайргийн арханаар нэг 11-2-ын бөөрийн дээр усан бормоор одоо оршилж байна. За Өвөр хангамгийн Баталзын сүмийн үеэч Дондов Ширчингийн амар жаргалын одоо хурдан боордмор одоо хөтөлсөн байна. Мөн одоо Монгол Улсын тодмондоо яаж Говьалт аймгийн Бэгэр сүмийн үеэч уугуулаа. За Лавгийн Батмөнгийн унган тамгатай боордмор өнөөдрийн баяр наадмын хурдан их насны мөрд уралдааны хөтөлсөн байгаа харагдаж байна. За энэ бол Өвөр хангамгийн хожир цэмийн Баталзын сүмийн үеэч Дондов Ширчингийн амар жаргалын одоо хөрөн буурал гэдэг мөрөө сартаа хөрөн буурал одоо өнөөдрийн баяр наадмын за бүрхтийн 2 дугааргийн Түмэн Адууны баяр наадмын хурдан их насны мөрд уралдааны хөтлөөд за нэлээ одоо холхон дасарч байгаа харагдаж байна. За ингээд сар буурмор одоо ингээд хурдан их насны мөрд уралдааныг хөтөлсөн. За 2 дээр ямар мөр одоо орж ирэх одоо бүгдээрээ харъя. За 2-ын мөрийг одоо бүгдээрээ харнаа. За ингээд 2 дээр одоо Лавгийн Батмөнгийн одоо хурдан бормор Говьалт аймгийн Бэгэр сүмийн Монгол Улсын тодмонлоо яач Лавгийн Батмөнгийн одоо хурдан бор 3 дээр Өвөр хангамгийн Хараа сүмийн үеэш Сосрмын одоо хурдан хонгор халзан бор 3 дээр одоо орж ирлээ. 4 дээр энэ хүрээ халзан бор одоо ойрын танигдж одоо хүрээ халзан бор одоо огшлаад байна. За Цэрэн Төнд Өвөр хангамгийн Хараа сүмийн Цэрэн Төндмийн Алангмаар 5 дээр одоо орж байгаа. 6 дээр 113 дугаарт орсон аймгийн алдартай Чойдоржийн сайхан баярын одоо хурдан зээлмэр 6 дээр одоо орж ирсэн. За 33 дугаарт уралдааны зам одоо мордсон Өвөр хангамгийн хожир цэмээ яач хаш эрдний хээрмэр одоо орж ирлээ. Араас одоо 9 дугаарт уралдааны зам мордсон хүрмөр одоо орж ирлээ. За 3 дугаарт уралдааны зам одоо мордсон Өвөр хангамгийн Аранхаймгийн хотон цэмээ яач мөнх жарлын тавьдар мордор одоо орж ирлээ. За Өвөр хангамгийн хожир цэмээ аймгийн алдартай яач Мягмарсрынгийн хурдан шаргамар одоо орж ирлээ. За саяны хээр мордсон Өвөр хангамгийн Баталзын сүмийн аймгийн алдартай яач Баясгалангийн одоо хээр морд оршилсан. За 36 та хонгормор одоо энэ мөрдүүдийн ард дээр нэг 17-8-ын бөөрөн дээр одоо уршилж байгаа мөрдөд байна. За ингээд одоо нэг 15 16 7-8-ын бөөр дээр за энэ шаргал чеймэт хэр мөрдөд аймгийн алдартай Баясгалангийн хэр мөр одоо энд уршилж байгаа 14 5-ын бөөрөн дээр одоо уршилж байгаа харагдаж байна. За энэ мөрдүүд одоо уршилж үзэгчтэй 84 дугаартай хурдан буурмор одоо өнөөдрийн баяр наадмын хожид Өвөр хангамгийн хожир цэм Савсрынгийн буурмор цааш нар Өвөр хангамгийн хожир цэм аймгийн алдартай Мягмарсрынгийн шаргамар одоо гарч ирсэн байна. За энэ мөрдүүдийн өнгөн дээр бол одоо хулмор одоо оршилж байгаа. За энэ Өвөр хангамгийн хожир цэм даваагийн хулмор гэсэн. За энэ дөрвөр одоо нэг 11 2 3 4-ийн бөөрөн дээр одоо оршилж байгаа мөрдүүд аа. За энэ мөрдүүд одоо урагшлаад өсвөрийн мөрдүүд очоод зурлагыг байх гэж зүрх. За хулмор одоо сум орнотын чанартай наадмууд бас 2 3 удаас хайрагдсан ийм одоо хурдан үлгш үзэгчтэй. За ингээд одоо энэ мөрдүүд одоо оршилх нэ. За наадлын буурал мөр одоо 84 дугаартай уралдааны замд одоо мордсон. Буурал мөр Өвөр хангамгийн хожир цэмээ Савсрынгийн буурал мөр цаатлан Мягмарсрынгийн шаргамар одоо гэж. За энэ одоо уралдаж байгаа мөрдүүдтэй хамгийн ахмад нь багтаа. Тэрдээ одоо 2016 онд бол одоо Өвөр хангамгийн Хараа сүмийн 60 жилийн баяр наадамд айрагдчихсэн да. Шинэхэн одоо 7 настай мөр одоо айрагдчихсэн. Өнөө жил одоо бас л одоо хурдан байгаа. За урдлын мөрдүүдийг одоо харуулж гэлээ. Цавдар мөр одоо уршилах нэ. 3 дугаарт орсон Аранхаймгийн хотон цэмийн уяач Лавсрынгийн одоо хурдан цавдар мөнх жарлын одоо хурдан цавдар мөр 9 номертой одоо хурдан хөрмөр 2 одоо өнөөдрийн баяр наадмын хурдан насны мөрд уралдааны өнгөний одоо 5 6 мөрдийн ар дээрс зүсгээд одоо уршилж байгаа шүү үзэгчтэй. За энэ мөрдүүд одоо урснаа. За мөн одоо өнөөдрийн баяр наадмын хурдан насны мөрд уралдааны өнгөн дээр одоо уралдаасан Аранхаймгийн Цэнгэр сүмийн аймгийн алдартай Чойдоржийн сайхан баярын одоо хурдан мөр байна. За энэ 9 номертой энэ хөрмөр одоо мөнх жарлын хөрмөр шүү үзэгчтэй. Мөнх жарлын одоо хөрмөр тавьдар мөр одоо за хулмор одоо уршилж байгаа 7 номертой хурдан Аранхаймгийн хотон цэмээ байж Савсрынгийн одоо хурдан хулмор одоо үзүүрийн мөрдүүдийн ардаас бүгд одоо зүтгэж одоо уршилж байна. За халагмөр одоо гарсан цагаас 4 5-ын бөөрөн дээр одоо уршилж байгаа. За Өвөр хангамгийн Хараа сүмээ Сэрэн Төндмийн халагмөр одоо уршилж байгаа. За түүний уралд дээр дахиад хөрмөр одоо уршилж байгаа. За энэ хөрмөрний номер одоо тун харагдаж өгөхгүй байгаа. Харагдаад байгаа. За энэ 3 мөрний өнгөн дээр 33 дугаартай уралдааны үзээ Өвөр хангамгийн хожир цэмээ хаш эрдний одоо хурдан хэрмэр. За энэ хэрмэрний урал дээр Өвөр хангамгийн Аранхаймгийн Цэнгэр сүмээ Сосрмын хонгор халзан мөр гэсэн энэ мөрдүүд өнгөний 2 мөрний ард явж байгаа хонгор халзан мөр 3 дээр баг.
За дөрөвдөр одоо 33 дугаартаас Өвөрангам хожирцсан байж хаширдны одоо урдан фермер нь одоо шиж байгаа маа. За ингээд өнгөний 2 мөр одоо холгон тасарсан байгаа. Ховолтой аймгийн Бэгэрсүм яриад Монгол улсын тод маань Лавган Батмүг гэдэг уяаж одоо өнөөдөр за Хадмынхаа нутагт одоо бас хангаар сайхан наадж байна. За ингээд одоо түрүү азган дээр одоо 2 азган 4-5-аар одоо ордсон болвол за ингээд бор морь нь одоо хөдөлсөн байгаа гэж байна. Монгол улсын тод маань Лавган Батмүгийн бор морь нь хөдөлсөн. За амун хүзүүн дээр бол Лавган Батмүгийн одоо Өвөрангам аймгийн Батгалзын уяаж донжиг Дондог сэрчингийн амар жаргалын одоо урдам буурлмөр одоо гараад ирсэн хөрөн буурлмөр гараад ирсэн. За энэ 2 мөр одоо бүр урагшлаад одоо уушлах нэ хөрөн буурлмөр одоо уушлах нь. За ингээд бормор бол аргагүй энэ цаг тодорсон морь л дөө. Улс бүсийн наадамдуудаа айрагтай аймгийн бүсийн одоо олон наадамдаа айрагцсан. Өнөө жил одоо Ус аймгийн 100 жил буюу за баруун бүсийн одоо улсын Даншиг баяр наадамд очиод одоо сөнгөн дээр одоо оруулж байгаад айргийн арханаар буюу нэг 11-2-ын бүрэн дээр одоо орсон шиг санагдаж байна бормор. За ингээд бормор одоо Монгол улсын одоо зүүн бүсийн уралдаан зүүн бүст одоос одоо айрагдж ирсэн гэдээ ярих юм бол одоо аргагүй урдамроо. Ховолтой аймгийн Бэгэрсүм Монгол улсын тод маань Лавган Батмүгийн бормор. Ард дээр нь одоо Лавган Батмүгийн унган одоо Өвөрангам аймгийн Батгалзын Дондог сэрчингийн амар жаргалын одоо хөрөн буурлмор гэсэн. За энэ 2 мөр одоос яруухан одоо уршиж байна. За бормор одоо өнөөдрийн уралдаанд бол төрүүл мөрний тонд бол яахгүй одоо орж исэн мөр. За ингээ 2 чиг одоо солбож хатгаад урагшлах нэ. Энэ жил одоо чинь 9 настай байв 8 9-тэй ухаан энэ бормор. За ингээд бормор одоо өнөөдрийн баяр наадмын хурдан их насны мөрд уралдаанд төрүүлэх нь одоо тодорхой болж явах шиг байна. За энэхүү Өвөрангам аймгийн Батгалзын бүрэгтэй 2 дугааргийн Төмөн Адууны баяр наадмын хурдан их насны мөрд барианд орж ирээд Ховолтой аймгийн Бэгэрсүм яриад Монгол улсын тод манлайш Лавган Батмүгийн одоо урдан бормор төрөөж Өвөрангам аймгийн Батгалзын Дондог сэрчингийн амар жаргалын хөрөн буурлмор хамаа үзэнд одоо хордолсон амжилтыг үзүүлэлээ үзэгчтэй. За ингээд энэ 2 мөр дарын мөрдүүдээс холхон. За 3 дээр энэ Өвөрангам хожирцны хаширдны одоо урдан фермер одоо орж иж харагдаж байна. За 4 дээр араас үтгээд аргагүй одоо хурдан буяагаа нотолж Өвөрангам аймгийн хожирцны аймгийн алдардааш Мягмарсрангийн шаргамар энэ жил Өвөрангам аймгийн уянгад болсон хаврын бүсийн уралдаанд мөн одоо 4-т одоо ордолсон ийм мөр одоос айргийн 4-т одоо ордолж харагдаж байна. За ингээд одоос 4-дөр одоо хурдаллаа. За 5 дээр ямар одоо орж ирэхийг одоо бүгдээр харъя. За 5 дээр одоо энэ Өвөрангам хотон сууж мөнх шаргалын цавьд нь одоо айргийн 5-д одоо ордолж харагдаж байна. За 9 дугаартаа хөрмөр одоо бас ингээд 6 дээр одоо хурдаллаа. За Өвөрангамгийн хожирцсан шатрын хөрмөр юм байна. 9 дугаартаа хөрмөр. За дараа нь 7 дугаартаа Арангаа хотын Тагсрынгийн холмор одоо орж ирж байна. За гарсан цагаас өмнө Өвөрангам харны цэрэн лөндийн алаг мөр одоо 9-дөр одоо 8-ын бүрэн дээр одоо орж иж байгаа шиг байна. За 113 дугаарт Арангаа аймгийн Цэнхрийн Чойдоржийн сайхан баяр алдартай мөр одоо орж ирж байна. 8 дугаартаа уралдааны замд одоо морцсон хожиртын даваагийн удаа холмор одоо орж ирж байна. Ингээ та бүхэндээ хурдан их насны мөрдөө уралдааны хүргэлээ. Төрөө магнат урлаа. За баяр хүргье. За баярлалаа. За борморны годом өгшнийг сайн Бормор манай аав сайхан амжилтуудыг сайхан тавьсан тийм ээ. Бормор манай аав унгаа одоо өөрөө унгаа одоо. Тэгээ сая улсад 12-оор орж ирээд өмнө зүүн бүст 3-аар харагдсан. Тийм одоо. За хурдан их насны мөрдийн зохион байгуулалт юу ямар хуу болоо. Зохион байгуулалт гоё нөө нар хооронд тэгшэрсэн. Сайхан өдөр байна. Танд баяр хүргэе. За баярлалаа. Ингээ наадамчин та бүхэндээ баярлалаа. За буурууль мөрнийхөө сайхан өмнөхөө сайхан амжилтуудын сайхан дөр дайсан. Ер нь битүү мөртөө. Монгол улсын тодмолоо яаш Батмахаа гэр болтолон баярлалаа л гэж хэлээ та тий. За мөрнийхөө сайхан удам өгчний танилцуулаад өмнөх сайхан амжилтуудын сайхан дөр дайсан. Намны шаргамар Өвөрангам аймгийн Үлдээ сумын аймгийн алдарт Тавсрах унгаад байгаамаа. Сая хавар хангам бүстэй айргийн тавар хурдалчаад сая баг нааданд төрүүлчихэд түрүүнд нэг бас хайрганы нааданд тавар төгчөөл гэж хамртоо. Энэ наадамд гिचтэй насны хэдэн мөртөө ганц мөртөө л ирэл. За хурдан их насны мөрд уралдаан амжилттай явагдаж өндөрлсөн. За ингээ баяр наадмын шагнал хардуул харамжийн үеэр хурдан их насны мөрд уралдаанд төрүүлж аригдсан мордын бай шагналыг одоо гардуулах үйл ажиллагаа явуулж байна. За ингээ бүрэгдээ 2 дугааргийн малчин баруун сүндийн тангад агсны өр хөвгтүүд Төмөн Адууны баяр наадмын хурдан их насны мөрд уралдааны бай шагналыг дааж ивент итгэж одоо оролцсон юм аа. За иймээс одоо бас их насны мөрд уралдааны бай шагналыг ивент итгэж оролцсон гэр бүлдээ талархал төвшүүлж сайн сайхан бүхнийг хүсээрэй. За ингээд бай шагналыг болох за өргөмжлөл мөнгөний шагнал медалийг одоо гардуулан өгч баяр хүргэж байна. За Өвөрангам аймгийн Батгалзын бүрэгтэй 2 дугааргийн Төмөн Адууны баяр наадмын үеэр адуучин тэмцээн зохион байгуулсан. За ингээд одоо энэ цаг үед адуу хэмээх Тэнгэрлэг амтныг
хадгуулан боллож өсгөн үржүүлж байгаа залуучуудынхаа хиймэрл ундааг сэргээх одоо ирчүүдийн маань одоо эдрийн жавхааг харуулсан хадуучин тэмцээн өргөн дэлгэр зохион байгуулагдсан. За хадуучин тэмцээн ташуур уурах шүүрэх тэмцээн. За морин дээрээс одоо болон юунаа шургуулж уруулах тэмцээн. За мөн одоо бас эмнэг хангалт бүлгүүлэх тэмцээн гэсэн одоо ангиллаар зохион байгуулагдсан байна. За энэ төрлийн одоо хадуучин тэмцээнд Өвөр Хангай аймгийнхаа хадуучдын одоо тэмцээн болон за сум орнууд зохион байгуулагдж байгаа нэрмжид бооцоод хадуучин тэмцээнүүд амжилттай оролцдог олон сайхан хадуучид маань хүрэлцэн ирж энэ сайхан одоо Түмэн Адууны Баяр наадмын хадуучин тэмцээнд бас эдрийн жавхааг харуулж үзэгч олон түмнийхээ уухаан тунд одоо өргөн дэлгэр сайхан оролцсон юм аа. За хадуучин тэмцээн бол эхнээсээ энэ тэмцээг хөрсөлдөөнтэй олон одоо шилдэг хадуучдын маань авхаал самбааг одоо харуулсан. За энэ төрөлцөн ирсэн үзэгч олон түмэн болон гадаад дотоодын аялал жуулчдын одоо анхаарлыг татсан сэтгэлийг баясгасан олон төрлөөр одоо зохион байгуулагдсан юм аа. За ингээд Өвөр Хангай аймгийн Балталцын бүрэгдээ 2 дугаарыг юм Түмэн Адууны Баяр наадмын үеэр зохион байгуулагдсан хадуучин тэмцээний дүн гарахад 1-р нь Өвөр Хангай аймгийн Балталцын сүмийн хадуучин Цэрэн дүбрийн Цэдэн содом орсон бол за 2-р нь Бүр сүмийн хадуучин Батнямбуу, за 3-р нь Балталцын сүмийн хадуучин Ташлавгийн Авг дэрж орлоо. За харин одоо шагналт 4-р нь Балталцын сүмийн хадуучин Санжидмаагийн Нямхүү, за 5-р нь Хужир сүмийн хадуучин Лавг Нямбуу орсон амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд хадуучин тэмцээнд амжилттай оролцож Түмэн Адууны Баяр наадмын хадуучин тэмцээний шагналт байранд шалгарсан хадуучдын баяр шагналыг Баяр наадмын зохион байгуулагчдын зүгээс баяр хүргэж гардуулсан өргөмжлөл медаль мөнгөний шагналаар шагнаж оромшуулсан юм аа. За хадуучин тэмцээний 1-р байрыг 2-дугааргийн малчин Сумын аварга малчин Бямживын ган тулгын гэрвэл за хадуучин тэмцээний 2-дугаар байрыг 2-дугааргийн малчин аймгийн аварга малчин Цэвгсрэнгийн Батбэлгийн гэрвэл за хадуучин тэмцээний 3-дугаар байрын шагналыг 2-дугааргийн малчин Сумын аварга малчин Батбаярын Төмөрч өдрийн гэрвэл за хадуучин тэмцээний 4-дугаар байрын шагналыг 2-дугааргийн малчин аймгийн аварга малчин Цэнцрэнгийн Цэрэн лавгийн гэрвэл за хадуучин тэмцээний 5-дугаар байрын шагналыг 2-дугааргийн малчин Сумын аварга малчин Баргалын Ганбаатарын гэрвэл тус ивент итгэж зохион байгуулсан юм аа. За ингээд амжилттай оролцсон хадуучдын шагналыг ивент итгэгчдийн зүгээс гардуулан өгч баяр хүргэлээ. Тэгээд түрүүсэндээ маш их баяртай байна. Тэгээд 13 4 багасаа надад танилцж гисэн дээр. Хадуучин тэмцээнд ер нь гэр амжилттай оролцсон энэ үрийн тэмцээч байв. Өмнө ямар амжилт үзүүлж байв? Ер нь ганцаар үзүүлсэ амжилт. Ганцаар амжилт гаргасан байгаа. За Өвөр Хангай аймгийн Баталзын сүмийн бүрэгтэй 2 дугааргийн Түмэн Адууны Баяр наадмын үеэр зохион байгуулагдсан. За сайхан морьтой сайхан госуудаа шалгаруулах тэмцээн өргөн дэлгэр боллоо. За энэ төрлийн тэмцээнд бас нэлээд олон госууд одоо хүрэлцэн ирж оролцлоо. За Өвөр Хангай аймгийн Баталзын сүмийн малчид хөлмөрчид залуучуудаас гадна за Өвөр Хангай аймгийн Хар өрн сум, Зүүн Баярлаан сум гэдэг хил залгаа одоо сумдын хадуучид малчид маань хосууд маань бас өргөн дэлгэр оролцсон юм аа. За ингээд морь унсан сайхан хос шалгаруулах тэмцээн бол одоо өргөн дэлгэр болж морины одоо зүс за тэгээд хосуудын маань хөмсөн хувцас хутал за идэл хэрэглэл за морь одоо хэрхэн идэж унаж байна гэдэг олон шалгуурын доор за сайхан хосын тэмцээн маань бас өргөн дэлгэр зохион байгуулагдсан. За энэ хөдөлгчдийн зүгээс бас морьтой хосуудыгаа нэр усаарн сайхан дуудаж цоллож за хосууд маань бас өөрсдөө сайхан морь унаж үзэгч олон түмний урдуур бас хүн хүндэтгэл үзүүлж за өөрсдийнхөө одоо бас жавхаа харуулж энэхүү одоо сайхан хосын тэмцээнд оролцсон юм аа. За ингээд өрсөлдөөн дүүрэн ийм сайхан тэмцээн болсон. Шүүгчдийн зүгээс бас дүн гаргахад бас нэлээд бэрх байлаа гэж одоо хэлж байлаа. За ингээд Өвөр Хангай аймгийн Баталзын сүмийн бүрэгтэй 2 дугааргийн Түмэн Адууны Баяр наадмын за морьтой сайхан гос шалгаруулах тэмцээн үзүүштэй үзэгч олон түмний одоо бахархлыг төрүүлсэн ийм одоо сайхан өргөн дэлгэр болсон юм аа. За ингээд энэ төрлийн тэмцээний дүн гарахад 1-р нь Өвөр Хангай аймгийн Хар өрн сүмийн хараад Сүмийн алдарт байж Бямдатхын намжилдэрж Сүмийн алдарт байж Батбаяны 7 сар нарын хос 1-р орсон амжилтыг үзүүлсэн. За 2-р нь Өвөр Хангай аймгийн Зүүн Баярлаан сүмийн Цэрэн дотох Даваанар, за 3-р нь Өвөр Хангай аймгийн Баталзын сүмийн Гансүх Ядам сүрэн нар орж устайгаан онлайсан юм аа.
За морьтой сайхан хосын тэмцээнд амжилттай оролцсон адуучдын маань шагналыг одоо гардуулж байна. За ингээд Түмэн адууны баяр наадмын морьтой сайхан хосын тэмцээний эхний 3 байранд орсон адуучдын бай шагналыг за 2 дугаар үеийн малчин цам багсны гэр өр хүүхдүүд нь одоо бас ивент итгэж одоо оролцсон юм аа. За ингээд шагналыг одоо гардуулан өгч баяр хүргэж байна. За миний өөрөнгөний батлсан юм энэ нутагтаа төрчөө. Юу 81 оноос одоо нэг зэрэг паачрэл тэгэл 82 онд дипломатаа аваад ирсэн. Тэр чигээр энэ хойцлын нэг ховцол тарцлаад ирсэн адуутай үтсэн. Тэгээ ард түмэнд сайхан гоё ерөөс амтан түмэнд сайхан гоё урдрагсан хогрохсон хооллуулаад ингээд сайхан явж ард түмэнтэйгээ сайхан ингээд нутгсандаа ингээд явж байсан. За Уранга аймгийн Батөлзий сум. За бүрэгтийн 2 дугаар өгийн Түмэн адууны баярын хурдан соёл насны мөрөд гарааны зурхаагаас ирэхэд бэлэн болжээ. За өнөөдрийн хурдан соёл насны мөрөдийн уралдааны 21 хурдан ажнаа бүртгүүлээд за орж илөө. Энэхүү Уранга аймгийн Батөлзий сум бүрэгтийн 2 дугаар өгийн Түмэн адууны баярын хурдан соёл насны мөрөд гараанаас нэгэн зэрэг сайхан эргэж за өнгөн дээрээ 3 номертой мордсон хэрвэрээ гарч ирээд өнгө авч байна. За Аранга аймгийн Хотон сумын уяаж хайдвын хэрвэрээ сумын нэг аригтай хэрвэрээ өнөөдрийн энэ хоёр цэнгэл наадмын хурдан соёл насны мордыг өнгө аваад гарч ирсэн бол за наадлаар нь Уранга аймгийн Батөлзий сумын 1-р харьяат аймгийн алдар тоёо Дондох шичингийн хүү Бүрвсрэнгийн хэрвэрээ Монгол улсын тутамдаа явж Лавгийн Батмөкгийн унган хэрвэрээ гарч ирээд өнгө авлаа. За өнөө жилийн хувьд том урдан байгаа сумын баяр наадамдаа дөрүүлсэн. За өнгөрсөн жил Батөлзий сум улсын байгууллагын түүхэн өдөр 100 жилийн ойдон айргийн 3-оор уралдсан. За мөн том жижиг наадамдууд нэг 5-6 айрагт төрүүлээд байгаа хурдан хэрвэрээ энэхүү баяр наадмын хурдан соёл насны мордын уралдааныг өнгөрч эхэллээ. За аман үзэн дээр бол Аранга аймгийн Хотон сумын уяаж хайдвын хэрвэрээ. За Аранга аймгийн Хотон сумын яриад Алтан зүлийн салтай зэрдрээ энэхүү баяр наадмын хурдан соёл насны мордын уралдааныг өнгөрч эхэллээ. За нараас 5 номертой мордсон хэрвэрээ орж ирсэн байна. За 5 номертой мордсон Аранга аймгийн Хотон сумын яаж мөнх эрдэнэ хэрвэрээ сумын баяр наадамд сайрагч зүрэ шүү. Батөлзий сумын түүхэн өдөр 101 жилийн хурдан соёл насны мордын уралдаанд айрагч ирсэн гүрэ. Энэ баяр наадмын хурдан соёл насны мордын уралдааны айргийн 3 дээр. За айргийн 4 дээр бол за 3 номертой мордсон Аранга аймгийн Хотон сумын яриад хайдвын хэрвэрээ мордон гэж ирэнгүү дөнгө авч ирсэн хэрвэрээ. За арын өрөөг суугаад харуулъя. 68 номертой мордсон. За цаатлын саарл дүрээ 68 номертой мордсон Уранга аймгийн Харран сумын яриад Алтан гэрлийн саарл дүрээ сумын баяр наадмын нэг айрагтай Говьсөнбөр аймгийн аймгийн алдар туяад шин төрийн унган атуу. За энэ хоёр цэнгэл наадмын 5-6-гийн мөрөн дээр явж байна. За энэ арын бар үрээ 16 номертой бар үрээ байна. За 16 номертой Аранга аймгийн Цэнхэр сумын яриад Гүр Батмын бар үрээ сумын баяр наадмын нэг айрагтай бар үрээ хийн дээр гарч ирсэн байна. За урдталт нь бол 68 номертой мордсон Аранга аймгийн Уранга аймгийн Харран сумын яриад Алтан гэрлийн саарл дүрээ ирсэн байна. За энэ араас Монгол улсын тутамдаа явж Лавгийн Батмөкгийн зэр талцсан үрээ улсын мэс төрүүлсэн халдсан үрээ энэ хийн дээр гарч ирсэн байна. За араас 56 номертой мөн 56 номертой Уранга аймгийн Батөлзий сумын яриад Монгол улсын тутамдаа Лавгийн Батмөкгийн хүү Амгалангийн Инх Амгалангийн хэрвэрээ гарч ирсэн байна. За нараас энэ орж иж байгаа хонгоралцсан өрөө мөн Монгол улсын тутамдаа Лавгийн Батмөкгийн унган атуу Уранга аймгийн Батөлзий сумын 2 дугаар үеийн уяад сумын алдар туяаж амар цогтыг хонгоралцсан өрөө араас орж ирлээ. За өнөө жилийн том урдан байгаа. За хонгоралцсан өрөөтэй хамт яваарай. За энэ хонгоралцсан өрөө сум орон нутгийн уралдаанд тогтмол айраг төрүүлж байгаа. Аранга аймгийн баяр наадамд энэ жил 11-ээр орсон байсан. За энэ ингээд Лавгийн Батмөк алдртын 2 унган атуу энэ хийн дээр юм. За эхний дүүрэн дээр очичээ. Яан зэр талцсан өрөө бол Уранга аймгийн Батөлзий сумын яриад Инх сайхны хүрэн алдсан өрөө бүсийн наадмын дөрүүтэй хүрэн алдсан өрөө энэх наадмын тэнгэр дор алтан доосон өргөж байна. За усал суналцаад усал урдан яваа өрөө байна да. За өмнө яваа 3 номертой хээр өрөө. За Аранга аймгийн Хотон сумын яриад хайдвын хэррээ гэж мордон гэж иргэнгүүд
хөнгө аваад гарч ирсэн хэрэг одоо нэг 7-8-ын өрн дээр явж байна. За Лавгийн Батмунх алдартын зэр талцсан үрээ. Араас орж ирлээ. За энэ араас нь Саарл үрээ Аранга аймгийн Хотон сумын яриад Алтан гэрлийн Саарл үрээ ард дээр нь. За 16 номертой мордсон Бор үрээ Аранга аймгийн Цэгэр сумын яриад Гүр Батмын Бор үрээ Сумын Баяр наадмын нэг аригтай үрээ. За урдлынх нь 68 номертой 68 номертой Хондон үрээ чинь за бүртгэл дээр бүртгэгтэйгэл байгаа үрээ байна да. За 5 номертой мордсон Аранга аймгийн Хотон сумын яриад Мөнх Эрдэнэ хайррээ Баталзын сумын төвхөн яруу дотор 101 жилийн Баяр наадам айрагдаж байсан үрээ. За урдлын 2 үрээ. За аман үзүүн дээр бол Монгол Улсын Тодмонд Лавгийн Батмунхын унган адуу Уранга аймгийн Баталзын сумын 2 дугаар угийн уяач аймгийн алдарт уяа Дондох Шичингийн хүү Бүрэлсрэнгийн хайррээ аман үзүүн дээр. За өнгөн дээр бол 33 номертой мордсон зэр дүрээ. За Аранга аймгийн Хотон сумын уяач Алтан зулын сартай зэр дүрээ. Монгол Улсын Тодмонд уяач Аюуш мандан унган адуу. За өнөөдрийн наадмын хурдан соёл насны мөрдийн уралдааныг за нэг Хүйтэн амрын зайтай болоод сэрсэн байгаа харагдана зэр татсан үрээ. За энэ араас аймгийн алдарт уяа Дондох Шичингийн хүү Бүрэлсрэнгийн хайррээ. За цаатал дээр нь 5 номертой мордсон Аранга аймгийн Хотон сумын яриад Мөнх Эрдэнэ хайррээ. За энэ араас Монгол Улсын Тодмонд Лавгийн Батмунхын унган адуу Уранга аймгийн Баталзын сумын яриад инх сайхны хүрэн алдсан үрээ аман үзүүрөө шурглаа. За дээрээ бол 33 номертой мордсон Аранга аймгийн Хотон сумын яриад Алтан зулын сартай зэр дээрээ өнгөцсөн яваарэ. За аман үзүүн дээр бол Монгол Улсын Тодмонд Лавгийн Батмунхын зэр талцсан үрээ. За хүүхэнэр дээр мордсон байна. Уранга аймгийн Баталзын сумын уяач инх сайхны хүрэн алдсан. Энэхүү наадам дээр бол тун додтой сайхан наадаж байна да. За Адрах насны мөрдийн уралдаанд 3 Адрах 4-5-6-гаар орлуулсан. За хурдан их насны мөрдийн уралдаанд Сунхан 2 их морин түрүү ам үзүүгээр оролцсон. За ингээд зэр талцсан үрээ гадрын жээжинд гарч ирэхэд өнгө авч ирлээ. Зэр талцсан үрээ алсыг хараад барай харагдж байна. За өнөө жилийн бол тун урдан байгаа үрээ байна да. За 7 сарын 25, 26, 27-нд бол өндөр гэгэний ихтэн шиг наадамтай Уранга аймагт. За Лавгийн Батмунх алдарт бол Тодмондоо бол тэрхүү наадамд зорж байгаа бах. За их наадмын өмнөх нь мордоныг сайхан ажил хийгээд авч байгаа болтой байна да. За аман үзүүр Уранга аймгийн Харран сумын уяач ганц үхэн зэр дээр аман үзүүр орж ирлээ. Бас алдтайхан сайхан их насны мөр болохоор мөр байна да энэ чинь. Яа ингээд 3 дээр бол Аранга аймгийн Хотон сумын яриад Алтан зулын зэр дээрээ. За ингээд өмнөний өрөө бол Хоолт аймгийн Бэгэр сумын яриад Монгол Улсын Тодмонд Лавгийн Батмунхын унган адуу Уранга аймгийн Баталзын сумын яриад Батмунхын инх сайхны баярын хурдан соёл насны мөрд барайнд орж ирж байна. За хурдан соёл насны мөрдийн уралдаанд түрүү магнагаар за зэр талцсан үрээ. За 230 номертой мордсон Уранга аймгийн Баталзын сумын яриад инх сайхны хүрэн алдсан үрээ түрүү магнаа. Аман үзүүн Уранга аймгийн Харран сумын уяач Алтан гэрлийн халиун үрээ. За айргийн 33 номертой мордсон Аранга аймгийн Хотон сумын уяач Алтан зулын зэр дээрээ 5 номертой мордсон Аранга аймгийн Хотон сумын яриад Мөнх Эрдэнэ хайррээ айргийн даваар орж байна. За энэ Сумын Баяр наадамд хайрагж байсан үрээ. За энэ 56 номертой Уранга аймгийн Баталзын сумын яриад Инх Монголынгийн хайррээ орж иж байна. За 28 номертой мордсон Уранга аймгийн Баталзын сумын 2 дугаар угийн уяач 1 дугаар угийн уяач аймгийн алдарт Дондох Шичингийн хүү Бүрэлсрэнгийн хайррээ орж байна. За ингээд та бүхнийг ариг төрүүлсэн мөрдийн хашаанаас уулзъя. За их баярлалаа. Их баяртай байна. За хүрэн алдсан хүрээнийхээ сайхан удам өгчдийн танилцуулаа сайхан өмнөх сайхан амжилтуудыг сайхан. Энэ битүү мөр байгаа. Манай аавын Монгол Улсын Тодмондоо байж гой болтой Лавгийн Батмунх гэж юм байгаа. Энэ жил нутагтаа ирсэн ээжийнхаа нутагт. Миний бас төрсөн нутаг. Тий аавынхаа дотор сайхан наад шүү дээ. Харин сайхан байна. Саарл үрээ ам үзэн дурдлаа. За танд баяр хүргье. Сайхан. Төлөвшөлтөн сайхан өөрийгөө сайхан танилцуулаад. За би сайхан удам өгчдийг сайхан танилцуулж тийм ээ. За би Уранга аймгийн Харран сумын аймгийн алдарт Алтан гэрэл гэдэг юм байна. Миний сарлд Говь Сөмөр аймгийн Сөмбөр сумын аймгийн алдарт шин төргөө залаг унгаад та.
Өмнөх сайхан амжилтуудын сайхан дурдсан. Аюу сумдаа хэрэгцсэн. Оо сайхан байна. Удам мөчтгийн сайхан дангуулсан. Оо миний хэрүүний удам өгч. Монгол улсын тодмолоос дархан оюун бэлэг гэдэг хүний унган адуу. Тэгээд Хүрэн аймгийн хожиж юм хараад Цэрмагийн Батбэрлэг гэдэг ах маань над өгсөн юм багмаа. Тэг ахтай их баярлалаа сайхан хурдан боёо өгсөн гэж бодож байна. Хүрэн аймгийн Үгийн нур сумын аймгийн алдарт яаш. Эцсийн дэлгэр насан гэдэг юм байна. Түрүү азар сайхан төрүүллээ өнөөдөр. Их мөргөө ирсээ соёл дөрөөр орлоосаа. Манай унгаат баяг хайх унгаат. Миний мүлгэр ээр гэж азраны төл. За соёл насны мөрд уралдаанд амжилттай оролцож төрүүлж яригдсан мөрдийн байшинглыг гардуулах үйл ажиллагаа явуулж байна. За ингээд Өвөрангай аймгийн Батүлзийсмийн бүрэгдээ 2 дугаар үеийн Түмэн Атууны баяр наадмын урдны соёл насны мөрд уралдаанд төрүүлж яригдсан мөрдийн байшинглыг за бүрэгдээ 2 дугаар үеийн малчин, адуучин, хэмбэ агсны үр хөвгтүүд ивент гэж оролцож байгаа юм аа. За ингээд одоо эрхэм сайхан аавынхаа нэр алдрыг одоо дуурсгаж нутгийнхаа сайхан баяр наадмын соёлынгийн мөрдийн уралдааныг ивентэд оролцсон 2 дугаар үеийн малчин, адуучин, хэмбэ агсныхаа үр хөвгтүүдэд талархал төвшөөлж ирүүлэх саруу сайхан бүхнийг хүсэн өрөөё. За Өвөрангай аймгийн Батүлзий сумын бүрэгдээ 2 дугаар үеийн Түмэн Атууны баяр наадмын үеэр за адуу өв соёлтой айрагтай холбоотой олон сайхан уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдсан юм аа. За ингээд өнөөдрийн одоо Түмэн Атууны баяр наадмын үеэр дэмбэний тэмцээн одоо зохион байгуулагдлаа. За дэмбэний тэмцээн бас 32 хүн оролцож үнэхээр одоо өрсөлдөөнтэй ийм сайхан уралдаан тэмцээн болсон. За Монголын одоо аман наадгаа тэмцээн бол одоо наадгаа бол одоо тэмцээн боллоо өргөцсөө. За монголчууд одоо энэ сайхан тэмцээн наадгаагаараа жилээс жил одоо наадаж хайрыг цагаан эдэнийхэн тэр сайхан одоо үнэт зүйлийг бас хадгалж ирсэн боломжтой юм аа. За ингээд 32 хүн дэмбэ тэмцээний оролцоход 1-р Харангай хотын сумын Батхуу орсон, 2-р Батүлзий сумын Өчигний гом борлоо, 3-р Батүлзий сумын Чимэдэр Жорж, тусгай 4-р Батүлзий сумын Ман сүрэн болсон амжилтыг үзсэн юм аа. За ингээд дэмбэ тэмцээний амжилттай оролцсон дэмбэчдийн шагналыг бас баяр наадмын шагнал гардуулах арга хэмжээний үеэр гардуулан өгч баяр хүргэсэн байгаа. За мөн түнчлэн одоо Түмэн Атууны баяр наадмын үеэр хурууны тэмцээн зохион байгуулагдсан. За манай монголчууд их дээр үеэс айраг цагаагаа эдээ эсгэж гэр бүлээрээ айл цагаал хотоороо сайхан хуруулж ирсэн ийм сайхан уламжлалтай ардын наадгаа. За ингээд одоо тийм хурууны тэмцээн амжилттай явуулж өндөрлөхөөр Батүлзий сумын Цэвэн аргын 1-р айлч, 2-р Батүлзий сумын Хүмүүлзий, 3-р Батүлзий сумын Никойл, 4-р Батүлзий сумын Гэрэлч орсон амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд бүрэгдээ үгийн Түмэн Атууны баяр наадмын дэмбэ хурууны тэмцээний байшинглыг 2 дугаар үеийн малчин, адуучин, хоров сүрэнгийн гэр бүл ивентэд гэж оролцсныг та бүхэндээ дуулахад таатай байна. Найман 3 оноос хойш адуу аваад тэгээд ерөөсөө эдий хүртэл 10 тий адуу малж байгаа. Тэгээд хувьцал тараад тэгээд дуусаад тэгээд төлөвлөгөө норм адуу малаа хариулаа. Тэгээд хан одоо алтан онгоны эзэн болж байлаа. Тэгээд уурхчаар сайхан явлаа. Морь уйлаа. Тэгээд сайхан алдар нэрэн дуудаад авчихсан 5 настайгаас эхлээд тэгээд морь унж модхоо тэгээд явсараа эдий хүртэл одоо ингээд сайхан надад ийм наадам болно гэдгийг зөвлөж тэгээд яг баярлж байна. За бид хүн та бүхэндээ Өвөрангай аймгийн Батүлзий сумын бүрэгдээ 2 дугаар үеийн Түмэн Атууны баяр наадмыг хүргэж байгаа. За өнөөдрийн баяр наадмын хурдан хязгаал насны мөрд уралдаанд одоо бүртгэгдсэн хурдан хязгаалan насны мөрдийнхөө гарааны 6-аар одоо хөдөлсөн байгаа харагдаж байна. За баяр наадмын хурдан хязгаал насны мөрд одоо эргэжээ үзэгчтэй. За ингээд одоо үзүүрийн одоо өрөөнүүд нэлээд очтойхон гарч ирээд хурдан хязгаал насны мөрд уралдааныг хөдөлсөн байгаа харагдаж байна. За арахнаас одоо энэ 5 дугаартаа уралдааны зам одоо мордсон Өвөрангай аймгийн Цэнгэр сумын Самдан самбогийн хул хонгор өрөө одоо оршуулж байгаа харагдаж байна. За тэр хийн дээр одоо Арангай аймгийн Ашаа сумын байж Бацрынгийн одоо урдаа хэр өрөө харагдаж байна. За ингээд манай зурлаач уралдаа шууд үзүүрийн өрөөнүүдээр ирсэн байна. За наадлаар Арангай аймгийн Үгийн нур сумын яаж Амирлангогийн одоо урдан хэр өрөө гарч ирсэн бол түүний уралд дээр Цэнгэр хувцастай өгöd унцсан хонгор халз өрөө одоо гарч ирсэн байна. За энэ одоо хонгор халз өрөө бол Арангай аймгийн Цэнгэр сумын алдарт байж Нарангүйгийн
хонгор хал зүрээ одоо гарч ирсэн ба харагдаж байна. Дөрвийн бүрэн дээр өнөө жил Өвөрхангай аймгийн Хар өрн сумын баяр наадам төрүүлсэн Хар өрн сумын алдар туяач Бям дутхийн амжилтөржи одоо хурдан ягаа өрөө дөрвийн бүрэн дээр одоо гарч ирсэн ба харагдаж байна. 5 дээр Говьалт аймгийн Бэгэр сумын Монгол Улсын тад мандаа яаж Тавгийн Бат мөкийн хүү инквери одоо хурдан бор хал зүрээ гэсэн. За ингээд эхний 5 өрөө бол одоо Төмөн хадууны баяр наадмын хурдан хязгаал насны мөр дуурдааны хөдлөөд арын өрнөөсөө жоохон сэрхэн байгаа харж байна. За өнгөн дээр бол одоо хонгор хал зүрээ болж байгаа. За хонгор халзан мөрөө одоо азаргаан төрүүлсэн Аранга аймгийн Цэгэрсэн байж наран хүүгийн хонгор хал зүрээ 3 дээр одоо өнгөний одоо хязгаал насны мөр дуурдаа хөдөлсөн. За наадлаар нь Аранга аймгийн Үгийн нүрийн Амирланговыг одоо хурдан хээр үрээ одоо оршуулж байгаа. За 5 дээр бол Монгол Улсын тод маань Тавгийн Бат мөкөө одоо хөө хиний үрээ одоо гарч ирсэн байгаа. Инквери үрээ гарч ирсэн бол түүний арлаар Аранга аймгийн Цэгэрсэн буюу Самдан самбуугийн хонгор хал зүрээ гэсэн. За ингээд энэ 5 үрээ бол одоо 6 үрээ Өвөрхангай аймгийн Баттэрзийн сумын бүрэгтэй 2 дугаар огийн Төмөн хадууны баяр наадмын хурдан хязгаал насны мөр дуурдааны хөдөлсөн. За 2 дээр хээр үрээ одоо орж ирсэн байгаа шүү. Аранга аймгийн Хотон сумын хавж үе одоо хурдан хээр үрээ. Аймаг сум орнотгийн жанртай олон наадамд одоо айр төрсөн. Энэ жил одоос Арангагийн бүсийн уралдаанд бас айр гэсэн санагдаж байна. Хээр үрээ орж ирсэн. За цаатлан яган бүр одоо орж ирж байгаа. Өвөрхангай аймгийн Хар өрн сумын Бям дутхийн намжилдэржин одоо бор үрээ гэж. За гарсан цагаас одоо дааган наснасаа даанч нэг одоо хурдан байсан даа. За дааганда одоо энэ Аранга аймгийн Хотон сумын 100 жилийн баяр наадамд амын үзэнд одоо урдалсан. За мөн одоо энэ булганы харьшаантын 40 жилийн баяр наадамд одоо төрүүлсэн санагдаад байх юм. За энэ жил одоо Өвөрхангай аймгийн Өвөрхангай аймгийн Хар өрн сумын баяр наадамд төрүүлсэн. За Хадамаа аймгийн алдарт бай Сэрэнбэржийн Батөрийн одоо уяа солонд тааруулан өшөрлүүлгээ. За арын өрөөнүүд одоо орж ирсэн дөө. За Өвөрхангай аймгийн Хожирцэн бай Сумьядржийн одоо хурдан алга өрөө орж ирлээ. Энэ жил одоо ардын сүлийн 104 жилийн Баттэрзийн сумын ардын сүлийн баяр наадамд төрүүлс өрөө одоо орж ирж байна. За цаатаар хээр өрөө одоо орж ирсэн. Засмал дэлтэй Цэрнэл ягаан цээж үрдээ хээр өрөө одоо орж ирж байгаа. Өвөрхангай аймгийн Хожирцэн бай яач Шатрын соён бээр гэдэг үгдээ орж ирсэн. Өнөө жил одоо Хожирцэн баяр наадамд аяр их зүрээ одоо орж ирж байна. За цаатаар Ширцгаа хээр хал зүрээ одоо Задгаа дэлтэй хээр хал зүрээ одоо орж ирсэн. За тэр Аранга аймгийн Хашаа цумын уяач Батцүрэнгийн одоо хурдан хээр хал зүрээ шүү. За энэ одоо Төв аймгийн Жаргал цумын уяач Батбаяр гэдэг үний одоо онгон надуу өнөө жил одоо олон наадамд тусдаа айрагддаг төрүүлээд одоо баг жижиг наадамд айрагдаад сэн өрөө өнөөдрийн баяр наадамд одоо ирж одоо уралдаж байгаа юм байна. За Аранга аймгийн Хашаа цумын уяач Батцүрэнгийн одоо алга үрээ. За одоо хээр хал зүрээ, дөрвөн хээр хал зүрээ энэ 3 үрээний өнгөн дээр одоо орж ирлээ. Ард дээр нь Шатрын соён бодоо хээр үрээ. Түүний ардал дээр Өвөрхангай аймгийн Хожирцэн уяа Сумьядржийн одоо хурдан алга үрээ. За арын үрээнүүд одоо 2 орж ирсэн. Цаатаар Өвөрхангай аймгийн Баттэрзийн сумын Пүрэмсэрэнгийн хар үрээ одоо орж иж байна үзэгчтэй. Өнөө жил одоо нөгөө Баттэрзийн сумын хадагныхан баяр наадамд одоо төрүүлсэн үрээдээ Сумар нутгийн жанартай хэд хэдэн наадамд бас айрагддаг төрүүлсэн. За наадлаар нь бор үрээ одоо орж ирлээ. 4-70 дугаартаа орлоорсон. За энэ бор үрээ одоо орж ирсэн үзэгчтэй. За энэ тэг 28 дугаартаа уралдааны замд одоо мордсон Өвөрхангай аймгийн за Сумьядрж алга үрээ одоо энэ жүрж байгаа. За 113 дугаартай үрээ биш Өвөрхангай аймгийн Баттэрзийн сумын уяач Пүрэмсэрэнгийн хар үрээ одоо оршуулж байгаа. Аймгийн алдарт уяач сайхан баяр одоо суяа солиод тааруулдаг. За араас Задгаа дэлтэй зээл дүрээ одоо орж ирсэн. Өвөрхангай аймгийн Хар өрн сумын уяач онгоны зээл дүрээ гэдэг үрээ араас одоо орж ирлээ. За ингээд энэ өрөөнүүдэд нэг 10 гаргаж одоо уралдаж байгаа. За одоо ингээд урагшлаад үзүүрийнхээ өрөөнүүдийг одоо харуулах хаа. Онгоны өрөөнд бол нэлээ холхон одоо салаад одоо урагшилсан байгаа. Өвөрхангай аймгийн Хар өрн сум Батцэрзийн уяач Пүрэмсэрэнгийн хар одоо урагшилж байна. За энэ одоо 460 дугаартай бор үрээ, бор халзан үрээ чи хиний үрээ шүү дээ. Өвөрхангай аймгийн 3 дугаартай уралдааны Аранга аймгийн Хотон цумын уяач мөнх эрдэнэ уяж урдуулж байгаа Батцэргийн одоо хурд үрээ байна да. Дашцэрэнгийн Батцэргийн одоо бор хал зүрээ сая уршилж байна да. Энэ одоо уршилд үзүүр өнөдөр одоо очиод одоо урдахыг бол байх газаргүй да. Өнөө жил одоо Өвөрхангай аймгийн Баттэрзийн сумын баяр наадамд амуу зүүцэн бор үрээ сая бол манай зурлаачийн дөрөнд одоо харагдаад өнгөрсөн. За ингээд 5 дээр одоо энэ хонгор хал зүрээ очиж байгаа. Өвөрхангай Аранга аймгийн Хотон Цэнгэр сумын уяач наран хүүгийн хонгор хал зүрээ 5 дээр одоо уршилж байгаа. За ингээд одоо өнгөний өрөөнүүд одоо уршилсан 5 дугаартаа уралдааны зам Аранга аймгийн Цэнгэр мандан сумын Самдан самбуугийн хонгор хал зүрээ за 4-ийн бүрэн дээр одоо гарч ирсэн одоо уршилж байгаа. 4-5-ийн бүрэн дээр одоо уршилж байгаа. Өнгөний 4 өрөөл одоо дасарсан шүү дээ. За одоо ингээд өнгөний 4 өрөө. За энэ хонгор хал зүрээ. За Аранга аймгийн Цэнгэр Самдан самбуугийн одоо хонгор хал зүрээ. 3 дээр Аранга аймгийн Үгийн нүрийн Амирланговыг одоо хурдан хээр үрээ. За 2 дээр Говьалт аймгийн Бэгэр сумын Монгол Улсын тод мандаа яаж Тавгийн Бат мөкийн хүү инквери одоо хурдан бор хал зүрээ. За ингээд хурдан хязгаал насны мөр дууралдааны өнөө жил Хар өрн сумын баяр наадамд төрүүлсэн. За Өвөрхангай аймгийн Хар өрн сумын яж Бям дутхийн амжилтэржи одоо хурдан ягаа үрээ одоо хөтлөлцөө одоо уршилж байгаа. За дааганда
Хотон цумын 100 жилийн баяр наадамд аман үзэнд одоо ордолж байсан. За булганы аршаантын баяр наадамд хүүхдгөө одоо төрүүлж байсан санагдаж байна. Өнөө жил одоо Өвөр аймгийн Харан сумын баяр наадамд төрүүлсэн. Даагнаас одоо олон тодорч орж байгаа. Шүтлэнж одоо бас аймаг сум орнотын чанартай олон наадамд одоо төрүүлж байсан Яган бороо өнөөдрийн одоо хурдан шүтлэнээс хязгаарлан насан мөрдөө уралдааныг хөтөлсөн байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За ингээд Өвөр аймгийн Хар өрийн сумын уяач Бямдгтын намжилдэржин ягаавар хөтөлсөн хөвээрээ үзэгчтэй. Аймгийн алдарт уяач түүний хатам авдоосон Цэрэндэржин Батуйн одоо уяач болон тааруулдаг. За хоёр дээр Аранга аймгийн Үгэмөр сумын уяач Амирлангойг одоо урдан хээр үрээ гэсэн. За ингээд энэ хоёр үрээ арын өрнөөсөө жоохон сэрхэн болоод за ер нь одоо өнөөдрийн баяр наадам хурдан хязгаалангийн төрөө үзрэлд зүтгэлээ. За инхүү эрхэм үзэгчтэй бүрэгтэй Баталцын бүрэгтэйгийн 2 дугаар үгийн Төмөн Адууны баяр наадам хурдан хязгаалнаас мөрдүүлдэ хоёр үзрүүрээ хоорондоо холбоотой хээр үрээ за гавчид тийрээд за ингээд Аранга үгийн нүрийн Амирлангойгийн хэрүүрээ төрүүлж Өвөр аймгийн Хар өрийн сумын алдарт байж Бямдгтын амжилдэрж одоо хурдан Яган бороо аман үзэнд одоо ордлоо. За бусад одоо хурдан нотолж одоо орж байна. За араас энэ бор үрээ зүтгэсээр орж ирж байна. Аранга аймгийн Хотон цумын хамгийн алдарт байж Бацэргийн одоо хурдан бор үрээ сумын алдарт байж Мөнх Эрдэнэ одоо орсон бор халз үрээ түр араас одоо зүтгэж байсан бор халз үрээ. За ингээд айргийн 3 одоо хурдж байгаа харагдаж байна. За айргийн 4-дөр хиний Тавгийн Батмөкгийн инквери одоо хурдан бор халз үрээ айргийн 4-д одоо хурдлаа. За 5 дээр Бүрүсрэнгийн Хар үрээ Аранга гашаатын Бацүрэнгийн хээр үрээ гэсэн 2 үрээ. За зөв тулдаа хээр алз үрээ гიშгэж байгаа юм бол одоо Аранга хашаатын Бацүрэнгийн хээр үрээ 5 6 дээр Өрөнган Батүлзийн Бүрүсрэнгийн Хар үрээ. За 7 дээр Батүлзийн сумын өдөржи алаг үрээ 8 дээр Арангаан Цэнхрийн самдан самбуугийн хул хонгор үрээ 8 дээр одоо хурдлаа. За 9 дээр одоо Аранга аймгийн Хотон цумын 5 гжүү хээр үрээ одоо ордуулсан бол за 10 дээр нөгөө Наран хүүгийн хонгор 10 дээр одоо хурдулж байгаа харагдаж байна. За энэхүү эрхэмнүүд үзэгч та бүхэндээ хурдан хязгаалнаас мөрд уралдааны хүргэлээ. Манай онгаа заах юм даа бас. Миний мүлгэр ярийн л тэл тий. Тэгээд ер нь битүү ушхаад одоо тий. Тэгээд нэг баг магд ганц нэг харагдаж ирсэн. Шүтлэнд нэг хэж уйсан юм. Тэгээд энэ жил хязгаал өрөө. Тэгээд энэ жил сая аймгийнхаа наадамд очиж нэг 12 дээр тавьчихад ирсэн. За баяр үргье. За баярлалаа. За ягаа өрөөний удам мөкшийг танилцуулаад өмнөх сайхан амжилтуудыг сайхан танилцуулаад. За миний ягаа өрөө дааган Аранга Хотон сумын 100 жил аман үзүүдэд. Тэгээ сумандаа төрүүлээд шүтлэн Өрөнгөн аймгийн Хожир сумын 90 жилд аман үзүүдэд. Тэгээ Аршаантын 40 жилээр хүүхэд гүйлсэн. За өнөөдөр том лоттой сайхан наадж байна тийм ээ. Сайхан өдөр байна. Наар орон тэгшэрсэн. Бороо зүрийнхээ удам мөкшийг танилцуулаад өмнөх сайхан амжилтуудыг сайхан. Тэгээ манай унгаа хатуу битүү үрээ. Тэгэхээр сумынхаа надад сайхан уралдлаа. Миний бороо зураа энэ жил Баталцын цагаан зураа хадган 4-оор тохиод суманд нь аман үзүүлээд тэгээ дараагийнхаа уяагаараа Төмөн Адуунд 3 дахь яа тийм ээ. Эцэг 4 дахь 3. Нэг нь сангийн толгой хадган төрүүлээд. Халагдлага хадгана. Тэгээ ирсэн ээ. Сумынхаа нийт дардаг. Төмөн Адууныхан баярыг сайхан өргөн дөлөр наадам хийж их баярлж байна сайхан байна. Адууны удам мөкшлээ. Энэ Төмөн жаргал татдагмаа. Өвөр аймгийн Баталцын сумын бүрэгтэй огийн 2 дугаар багийн за Төмөн Адууны баяр наадмын хязгаал насны мөрд уралдааны бай шагналаар гардуулах арга хэмжээ явагдаж байна. За ингээд одоо бай шагналыг за 2 дугаар огийн Малчин зүүн сүндийн Тангад агсны үр хүүхдүүд одоо ингээд хязгаал насны мөрдийн бай шагналыг бас ивент хийж одоо оролцож байгаа гэдгийг та бүхэндээ хэлгээд таатай байна. За ингээд одоо нутаг орондоо болж байгаа энэ сайхан баяр наадмын урдан хязгаал насны мөрдийн уралдаанд өргөмжлөр медаль мөнгөний шагналаар одоо ивент хийж энэ сайхан одоо нутгийнхаа баяр наадмыг одоо хүнтэй хувийнээр оруулсан 2 дугааргийн Малчин зүүн сүндийн Тангад агсны өр хүүхдүүдэд талархал илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. За Өвөр аймгийн Батүлзийн сумын 2 дугаар ог за Төмөн Адууны баяр хурдан шүтлэн насны мөрдийн уралдаан за гарааны зурхаа руу орж байгаа торгон мөчийг үзэж та бүхэн харж байна. За өнөөдрийн хурдан шүтлэн насны мөрдийн уралдаанд 20 шүтлэн бүртгүүлээд энэ их наадмын дор бүлгийн шанд шалгахад бэлэн болжээ. За манай зохион байгуулалт бол за оржилоо хурдан шүтлэн насны мөрдийн уралдаан нэгэн зэрэг сайхан эргэж за өнгөн дээрээ хээрүүрээ гарч ирээд явсан да. За 138-т мордсон Өвөр аймгийн Баталцын сумын уяад сарвал сайхны хээрээ хурдан шүтлэн насны мөрдийн уралдааныг өнгөлжээ. За аман үзүүн дээр 33 номертой мордсон
За 33 номертой мордсон Арангаамгийн хотын сумын ирээд Алтан зулын аймгийн алдар туяаж Алтан зулын хараараа 3 талаар нөхшөөлгөж эхэллээ. За 2 номертой мордсон Арангаамгийн Төв аймгийн Заамар сумын ирээд Энхолтын баруураа. За 22 номертой мордсон Арангаамгийн Дэвшрүүл сумын ирээд Базрын хүрэн алдсан гүрээ. За урдан шүтлэнс нэмэртийн уралдааны айргийн 3 дээр анган дээрээ бол 230 номертой мордсон Урангаамгийн Баталжи сумын уяаж Сарвал сайхны хэрүүрээ өнгөн дээрээ. За аман үзүүн дээр бол 33 номертой мордсон Арангаамгийн хотын сумын ирээд Алтан зулын хараараа. За наадлаар бол 22 номертой мордсон Зэрдрээ. Арангаамгийн Дэвшрүүл сумын ирээд Базрын Зэрд алдсан гүрээ. За өнгөж эхэлсэн байна. За араас 62 номертой мордсон баруураа. Орж ирлээ. За хурдан шүтлэнс нэмэрдийн уралдаан бол тун хурдан байна да. За Төв аймгийн Заамар сумын ирээд хараад Энхолтын баруураа 4 дээр. За араас 44 номертой Арангаамгийн хотын сумын ирээд Тавсрынгийн хараараа 5 руу шургалаа. За 6 дээр 5 номертой мордсон Арангаамгийн Цэнхэр сумын уяаж Сосрмын сартай хонгороо 6 дээр. За араас 52 номертой юу. 53 номертой мордсон Урангаамгийн Баталжи сумын 4-р сумын алдар туяаж Батбаярын зэр талцсан гүрээ орж иржээ. За энэ ард дээр энэ хэрүүрээ. За энэ хэрүүрээ Урангаамгийн Баталжи сумын уяаж Бямс сумын алдар туяаж Амгалангийн Бямч хэрүүрээ орж иж байгаа харагдан да. За түүний ард дээр бол Урангаамгийн Баталжи сумын 4-р уяаж Дамдангийн хүрээ алдсан гүрээ. За энэ хүрээ алдсан гүрээ аймгийн алдар туяа Сайхан Баяр алдар туяа солихыг даруулж байгаа. Ардын хувьсгалын 104 жилийн Баталжи сүмүүсэн байгуулагчдын 101 жилийн шүтлэнс нэмэрдийн уралдаанд айргийн 3 туртулсан урд үрээ. За эхний дөрөн дээр очие. За ингээд энэ нийт яг ардтал дээр бол Урангаамгийн Баталжи сүмийн 4-р уяач Дамдангийн хүрээ алдсан гүрээ Сумын Баяр наадамд өнөө жил айргийн 3 туртулсан урдан алдсан гүрээ орж ирсэн байна. За тэгдэг 3 номертой Урангаамгийн Баталжи сүмийн ариа Бямчуын хэрүүрээ. За яваарай. Манзурлаа чимшээ. За хурдан шүтлэнс нэмэрдийн уралдаан. За эхний 4 үрээ бол нэлээд салж байгаа харагдан да. За энэ араас нь танилцуулаад ивэ. За 5 номертой мордсон Арангаамгийн Цэнхэр сумын ирээд Сосрмын сартай хонгороо. За түүний урал дээр Баталжи сумын Дамдангийн хүрэн алдсан үрээ. За түүний урал дээр Баталжи сумын хараа сумын алдар туяаж Бямжуын Амгалангийн Бямжуын хэрүүрээ гэсэн эдийн үрээнд явна. За энэ 53 номертой Урангаамгийн Баталжи сумын 4-р сумын алдар туяаж Батбаярын хүрэн алдсан гүрээ явж байна. За түүний урал дээр хар үрээ номертой мордсон Арангаамгийн хотын сумын ирээд Алтан зулын хараараа аймгийн алдар туяаж Алтан зул алдартын хар үрээ 5 дээр 4 дээр. За эхний 3 үрээ нэлээд хөндөрхөн салжээ. Энэ салмчтай зэрэгцээ хурдан шүтлэнс нэмэрдийн уралдаан иргэсэн газрын чэйсэнд гарч иржээ. За ингээд аман үзүүн дээр 62 номертой мордсон баруураа. За 62 номертой мордсон баруураа Төв аймгийн Заамар сумын ирээд Энхолтын баруураа аман үзүүн дээр гарч иржээ. За өнгөн дээрээ ёо зэр талцсан өрөө 22 номертой мордсон. За Арангаамгийн Дэвшрүүл сумын ирээд Базрын хүрэн алдсан өрөө хурдан шүтлэнс нэмэрдийн уралдааныг өнгө авчээ. За алдсан өрөө сая Төхөөрөмж Монгол ихний хэдэн өрөөтэй гарч ирсэн ингээд сайхан сэлүүрж гарч ирээд бууж ирсэн байна. За арын амуу зүүнний бар өрөө чинь бас хөдөлж байгаа өрөө. Төв аймгийн Заамар сумын ирээд Энхолтын бар өрөө. За халдсан өрөө. За 22 номертой мордсон Арангаамгийн Дэвшрүүл сумын ирээд Базрын хүрэн алдсан өрөө энэх наадмын дэнгэрдор хүлгийн алтан жолоо өргөж байна. За аман үзүүгээр бол 62 номертой мордсон Төв аймгийн Заамар сумын ирээд Энхолтын бар өрөө. Гарсан цагаас авах чэйжэнд дурдсаар гал аман үзүүнд дурдлаа да. За айргийн 3 дээр Урангаамгийн Баталжи сумын уяач Сарвал сайхны хэрүүрээ Монгол Улсын тодмонд уяач Тавгийн Батмөнгийн унган дуу. За гарсан цагаас авахгүй өнгөнд сайхан уралдсан энэх наадмын тэнгэр дор айргийн 3 оролцож байна. За 4-ийн харуурээ Арангаамгийн ирээд аймгийн алдар туяаж Алтан зулын харуурээ айргийн 4. За айргийн 5-аар 72 номертой мордсон Урангаамгийн харрын сумын ирээд сумын алдар туяаж Долгор сүрэнгийн зэрдрээ 5. За 6-аар Урангаамгийн Баталжи сумын алдар туяаж Амгалангийн Бямжуын хэрүүрээ
За өнөө жилийн өв тун урдан байсан үрээ. За өнөөдрийн наадамд хараахан ариг чадлагүй 6 турлалаа. За энэ 7-гоороо Дүүрэн аймгийн Баталзий сумын 4-р өгийн уяад сумын алдарт уяа Жаргал сайхны сартай шар өрөөрэ хурдалж байна. За 16 номертой хэр үрээ Аранга аймгийн Лигэр сумын яриад Балжин нэмийн баяр хүргье. За баярлалаа. За өөрийнхөө сайхан удам мөчлөгийг танилцуулаад өмнөх сайхан амжилтуудыг сайхан. Энэ манай ахын өрөө байгаа. Нодон сумдаа төрүүлсэн. Сая нэг 2 баг наадамдаас төрүүлчихэд ирж байгаа. Өнөө жил хэдэх давхар уу яав? 3 дахь. Тий. Бор төвөгийн замарсан мас. Яш раш их болдох юм бор байгаа. А би өөрөө аймгийн сумын Жаргалд баг. Эдгээр урт галын зал байж Тарханбаатарын дохторч залуу байна. Өнөө жил хэдэх давхар уу яав? За өнөө жил ингээд 4 дахь давхар оруулж байна. Өмнө хаана яаж орлоо? Төвөгийн замар суманд харийн 3 оруулсан. Булганы бүрэг хангад харийн 3. Сая Үүрэнгийн зүүн баялааны сургуулийн ирэмжлээд бас харийн 3 оруултаад энэ давхрыгаар хамаа үзүүллээ. Баяртай байна. За баяр хүргье. За баярлалаа. За өөрийнхөө удам мөчийг танилцуулаад өмнөх сайхан амжилтуудыг сайхан. Амжилт авах битүүрээ. Монгол Сүндэд мөлөө лагын хөтмөнг онгаад уу. Манай хүүг ахны маань. Тэгээд өнгөн цаг хурлаа. Цаг хурлаач. Цаг харийн 3-аар төглөө. За ордон шүлэнсний мөрдийн уралдаанд Дүүрэн аймгийн Харран сумын алдарт уяа Долгор сүрэнгийн зэр дүрээ аригдлаа. За баяр хүргье. За маш их баярлалаа. Танилцуулаад өмнөх сайхан амжилтуудыг сайхан дурдаач. Энэ жил нэг овооны наадамд 2 аригдсан. Тэгээд сумын наадам хөөхтөнд очсон. Тэгэл одоо ингээд 4-р уралдаан дээр явчихсан. Удам мөчл хаанах юм бэ? Удам нь нийслэлийн алдарт байж дөрж ахын халзан азрахын төл. Юмбу халзан. За тэгээд өнөөдрийн наадамд хичнээнсний хэдэн мөртэй ирв? Шүдлийн хязаалан даахтай ирсэн. Хязаалан амуу зүтгэж. Хязаалан амуу зүтгэж тий. Одоо даага марталтаа л гэж. Утгийн сайхан зон олондоо энэ наадмыг үзэж байгаа эд үзэгчтэй сайхан баяр наадмыг мэдчилгээд биш үү? За. Маш сайхан зохион байгуулалттай өргөн дэлгэр сайхан наадам болж байна. Тэгээд нутгийнхаа ард түмэнд энд хүрэлцээрсэн хүмүүстээ бүгдэнд нь баяр наадмыг мэд хүргье. Сайхан наадчихаарай. За баярлалаа. Тэгээд олон наадамс олон сайхан хариг төрөө аваарай. За баярлалаа. Үүрэнгийн аймгийн Харран сумын яриад Монгол улсын алдарт байж хаян 90 гард магныг өгнө. Тий. Энэ сая 3 дахь уяа. Хар орны хангаа ууны наадам төрүүлээд сая хар орон сумандаа төрүүлчихэд ирж. За Өөрхангай аймгийн Батүлзий сумын бүрэгдээ 2 дугааргийн Төмөн адууны баяр наадмын хурдан шүдэл насны мөрд уралд амжилттай явагдаж өндөрсний дараагаар шагнал гардуулах арга хэмжээний үеэр шүдэл насны мөрдийн байшинглаг гардуулах арга хэмжээ явагдаж байна. За энэхүү одоо баяр наадмын шүдэл насны мөрдийн уралдааны байшинглалыг бүрэгдээ 2 дугааргийн малчин аюурын гэр бүл үр хүүхдүүд одоо ивентэд оролцож байна. За ингээд төрүүлж аригдсан хурдан шүдэл насны мөрдийн уралдаанд амжилттай оролцсон мордын байшингуулах хөрөмжлөл медаль мөнгөн шагналыг одоо гардуулан өгч байна. Одоо Сумар нутгийн одоо удирдлагууд болон за ивент тэтгэгчдийн төлөөлөл баяр наадмын зохион байгуулагчдын төлөөлөл шагналыг одоо гардуулан өгч баяр хүргэж байгаа одоо үзэгч та бүхэн харж байна. За эрхэм нүд үзэгчтэй бидний зүгээс бэлэн хүргэж байгаа Өөрхангай аймгийн Баталзий сумын бүрэгдээ 2 дугааргийн Төмөн адууны баяр наадмын хурдан даагны уралдаанд одоо бүртгэгдсэн хурдан даагнуудын уралдааны замд орцсон байна. За ингээд бүрэгдээ өгийн Төмөн адууны баяр наадмын 6 насны морд уралдааны хотоо уралдаан. За энэ даагны уралдаанд бас өнөө жилийн Сум аймгийн наадмад бас өндөр амжилт гаргацсан олон даагнууд бас бүртгэгдсэн байсныг бас та бүхэндээ хэлэхэд таатай байна. За хэдэн мөчийн дараа хурдан даагэр гэж Төмөн адууны баяр наадмын за энэ түүхэнд одоо сайхан дурсамжуулж түүх болон үлдэж байгаа энэ сайхан баяр наадмын хурдан даагны Төрөө айргийн одоо хурд зурдуу үлгүүд тодорч Төмөн олныг одоо гүйгүүлэх юм аа. За ингээд төхөөрөмжн дээр одоо ирж байгаа юм байна. За одоо сонирхолтой галтайхаа уралдаа болно доо. За тэгээд даагны уралдаан бол хамгийн одоо үзүүштэй галтайхан хөөрдөм ийм одоо уралдаан бол яахан аргагүй даагны уралдаан. За энэ зуны хаврын уралдаануудад бас өндөр дээгүүр амжиж ядуулсан олон даагнууд бас бүрдэгдсэн байсныг бас үзэгч та бүхэндээ дуулахад таатай байна. За ингээд төхөөрөмжн дээр одоо ирсэн байна. За төхөөрөмжуулаа. За энэхүү эрхэмд үзэгчтэй Өөрхангай аймгийн Баталзий сумын бүрэгдээ 2 дугааргийн Төмөн адууны баяр наадмын хурдан дааг одоо гараан зэрэхэд наадлаар ягаан касм алгаатай хээр дааг одоо гарч ирлээ. За энэ Өөрхангай аймгийн Харарын сумын аймгийн алдарт уяач Тэрнэржин Батбаяны удаа учруулж байгаа Харарын сумын мотогийн одоо хурдан хээр дааг мөн шиг байна үзэгчтэй.
За одоо энэ хээр даг бол одоо өнөө жил Өвөр ханга аймгийн Харан сумын ардын өвсгөлийн баяр наадам төрүүлсэн даг одоо мөн шиг байна. За цаатлаар одоо хүрээ халдсан даг одоо зүтгэж байгаа харагдаж байна. Мөн одоо Харан аймгийн хотон цөмийн яач Алтан зулын одоо хурдан хээр даг одоо цаатлаар одоо зүтгэж байгаа харагдаж байна. За мөн одоо Алтан зулын 2 хээр даг мордуулсан. Хоёулаа одоо өнөөдрийн баяр наадмын хурдан дагны уралдааны өнгөн дээр одоо гарч ирсэн ба харагдаж байна. За хээр даг одоо хөтөлөө. За ингээд одоо Өвөр ханга аймгийн Харан сумын аймгийн алдар дуу яач за Батуян гэдэг үеч бол одоо олон жил сайн хурд хурдуудыг сайн одоо шурдуулж байгаа. За хязгаал насны мөрдөө уралдаанд хүргэн амжилдэржийн одоо хурдан бор үрэн одоо ам үдсэн. За одоо сая шүтлэнгийн уралдаанд охин одоо долоосрынгийн үрэн одоо айр игцэн. За ингээд өөрийнх нь одоо ууж хурлуулж байгаа. За Батуян уяач ууж хурлуулж байгаа мотогийн одоо хурдан хээр хурдан дагны уралдааны хөтөлөө үзэгчлээ. Өнөө жил одоо Харан сумын баяр наадам төрүүлсэн. За энэ Ар ханга аймгийн Хамбалан Баасан гэдэг нь унгаа хадуу гэж дуулсан байгаа. За хоёр дээр цаатлаар хуулдаа 3 дугаартаа уралдааны дэмжсэн. За мөн одоос Ар ханга аймгийн Хотон цэм уяач Алтан зулын одоо урдаа хээр даг 2 хээр даг хоёулаа одоо цаатлаар одоо гарч ирсэн гарч байна. За наатал нь одоо харгаас малгайтай хөвгдсөн хуулдаа одоо гараад ирсэн уршилж байгаа шүү үзэгчтэй. За одоо ингээд 5 дугаартаа уралдааны дэмж Ар ханга аймгийн Хотон цэм уяач мөн хэрдний од хулан гэдэг даг одоо гараад ирсэн уршилж байгаа. За мөн одоо цаатлаар тэр Ар ханга аймгийн Үгийн нөр сумын уяач Дашцүгийн дэлгэр насангийн одоо ууж хурлуулж байгаа Амирлангойгийн одоо хүрээ халзан даг одоо гараад ирсэн байгаа. За арын дагнууд одоо орж иж байгаа харагдаж байна үзэгчтэй. За алаг даг одоо орж ирсэн. Өнөө жил одоо Өвөр ханга аймгийн Харан сумын Өвөр ханга аймгийн Баталзын сумын баяр наадамд одоо төрүүлсэн. За 38 дугаартаа уралдааны дамжуулсан алаг даг одоо орж ирлээ үзэгчтэй. За одоо энэ алаг даг бол одоо энэ жил одоо хурдан байгаа гэж одоо дуулж байсан. Өвөр ханга аймгийн Баталзын сумын уяач Сумаалар зүй Цэндэ вишийн алаг дагаа. За энэ жил одоо ардын өвслийн 104 жилээ Баталзын сумын ардын өвслийн баяр наадам төрүүлсэн. Баянгор аймгийн Хүрээмар сумын одоо бүсийн уралдаанд Баянгор бүсийн уралдаанд одоо айрагдсан. За ард дээр нь сая Өвөр ханга мужиртын Мегомбын бордоо одоо гарлаа. За араас нь хүрээ халзан даг одоо орж ирлээ үзэгчтэй. За энэ хүрээ халзан даг одоо өнөө жил Өвөр ханга аймгийн Баталзын сумын баяр наадамд аман үзүүлсэн хүрээ халзан даг. За Монгол Улсын доод манлаа яаж бэлэг дэмбэрлийн унган адуу. За өнөө жил одоо хурдан байгаа Сумынхан баяр наадамд одоо аман үзэнд одоо хурдсан. За одоо Сумбар нутгийн чанартай хэд хэдэн наадамд бас айрагдчихад байгаа юм одоо хурдан даг шиг үзэгчтэй. За ингээд одоо энэ даг бол одоо өнөөдрийн баяр наадмын хурдан дагны уралдааны 7-8-ын бөөрөн дээр орж ирсэн. Өвөр ханга аймгийн Баталзын сумын 4-р сумын алдарт уяа Чарган саагны хүрээ халзан дагаа. Сумынхан одоо баяр наадамд аман үзэнд одоо хурдсан. За тэгээд одоо энэ хадагны наадам ойр одоо нэрмжт уралдаанд бас хэд хэдэн наадамд бас айрагчаад байгаа. Монгол Улсын доод манлаа яаж бэлэг дэмбэрлийн унгаа дуу. За үзүүрлүгөө одоо өнгөний дагнууд одоо нийлсэн байна үзэгчтэй. За ингээд наадлаар нь алаг даг одоо ороод ирсэн одоо уршиж байгаа. За энэ алаг даг бол одоо Өвөр ханга аймгийн Баталзын сумын 4-р сумын алдартай Цэндэ вишийн удаа алаг дагаа. Өнөө жил аргагүй одоо хурдан байгаа. Өнөөдрийн баяр наадмын дагны уралдаанд төрүүлж айрагдах дааны тооноос яах аргагүй одоо орж байгаа. За Өвөр ханга аймгийн Харан сумын мотогийн одоо хурдан хээр даг хөтөлсөн хэвээрээ. За хоёр дээр Ар ханга аймгийн Үгийн нөр сумын аймгийн алдарт уяач Дашцүгийн дэлгэр насангүй ууж хурлуулж байгаа Амирлангойгийн одоо хурдан хээр даг. За цаар дээр нь алтан энэ Өвөр ханга Ар ханга аймгийн Хотон цэм яач алтан зулын одоо хээр даг. За Амирлангойгийн одоо хурдан зээг талсан даа 3 дээр одоо гараад ирсэн харагдаж байна. За 4 дээр Өвөр ханга аймгийн Баталзын сумын уяач Жаргал сайхны хүрээ халзан даг. За 5 дээр 5 дугаартаа уралдаанс Ар ханга аймгийн Хотон цэм яач мөнх эрдний од хулдаг. Дахиад одоо бас Ар ханга аймгийн Хотон цэм яач алтан зулын хээр даг гэсэн ингээд энэ 6 даг бол одоо ингээд дагны уралдааны хөдлөөд арын дагнуудаас нэлээд холдож байгаа харагдаж байна. За аргагүй одоо аймаг сум орон нутгийн чанартай олон наадмууд одоо энэ жил одоо олон наадмуудаас айргад төрүүлж байгаа ийм дагнууд өнөөдрийн баяр наадмын хурдан дагны уралдааны өнгөн дээр одоо гараад ирсэн. Өвөр ханга аймгийн Баталзын сумын бүрэгтэй 2 дугаагийн Төмөн хадууны баяр наадмын хурдан дагны уралдааны хөдлөөд одоо урагшилж байгаа нэ үзэгчтэй. За мотогийн одоо хайр даг хөтөлсөн хэвээрээ. За үзүүр дээр л одоо төрүүгээ шийдэх байхаа. Энэ одоо дагнууд бол их одоо хурдан байгаа шүү үзэгчтэй. За 68 дугаартаа уралдааны дамжуулсан Өвгөнөр сум яж Амарлангойгийн Өвөр халзан даг одоос 4 дээр одоо урагшилж байгаа. За ингээд үзүүрийн 4 даг дахиад саллаа үзэгчтэй. За хурдан дагны уралдааныг Өвөр ханга аймгийн Харан сумын аймгийн алдар зааж Батуяны ууж хурлуулж байгаа мотогийн одоо хурдан хээр даг хөтөлцөөвээрээ. Цаал нь Ар ханга аймгийн Хотон цэм яач алтан зулын хээр даг. За наатал нь Өвөр ханга аймгийн Баталзын сумын сумын алдарт байж Цэндэ вишийн алга даг. За 4 дээр Ар ханга аймгийн Үгийн нөр сумын аймгийн алдарт байж Дашцүгийн дэлгэр насангүй ууж хурлуулж байгаа Амирлангойгийн одоо хүрээ халзан даг. За Дашцүгийн одоо хурдан хээр даг Дашцүгийн дэлгэр насангийн одоо нөгөө мүлэн хээр гэдэг баха. Тэр хээр азарных нь одоо гал төлдөг. Хязаалан үрээ сая түрүү одоо айрагдсан бас тэр мүлэн хэрийн одоо төлнө. За энэхүү эрх мэнд үзүүлэгчтэй Өвөр ханга аймгийн Баталзын сумын бүрэгтэй угийн
Төмөн хатууны баяр наадмын хурдан дааг барайнд орж ирэхэд өвөр ханга аймгийн хар өрн сүмийн яач Батуйны үеж хурдуулж байгаа мотогийн харь дааг төрүүлэн гэж төм одон байсгалаа. Өнөөжил аргагүй хурдан байгаа болсон. Энэ ар ханга аймгийн хамлан Баасан гэдэг хүний одоо унан одоо шиг алдуу. За арын даагнууд одоо орж ирж байна. За 2 дээр өвөр ханга хөжир сүмийн яач Цэндэ вишээ алаг дааг. За 3 дээр ар ханга аймгийн за Өгийн нур сүмийн яач Амирлангойгоо одоо хурдан дааг одоо орчлоо. За 4 дээр Аранга аймгийн Алтан зулын одоо хурдан хэрдэг Аранга аймгийн Хотон цумын яач Алтан зулын одоо хэрдэг айргийн 4 удаа хурдсан бол за 5 дээр Өвранга аймгийн Баталжисмын 4-р сумын алдарт бай Жаргал сайхны хөрөө алсан даг өнөө жил сумынхан баяр наадам амын үзэнд одоо хурдсан даг айргийн 5 удаа хурдж байна. За баярлалаа та бүхэнд. За алаг даагныхаа энэ жилийн хэд дахь руу явна? 7 оролцлоо. Удамчлалыг сайхан танилцуулж. Энэ манай унганд байгаа. Тэгээ хин Сүхбаатар аймгийн Дарган сум харьяат Эрдэнэтрийн Батэрдэн гэж манай оюутан ангийн найзаас хогсонд охинд авч ирж ирсэн. 9 жилийн дараа гарсан уу да. Хэд дарнаас удамчлалыг танилцуулаад. За маш их баярлалаа. Хэр дагны ээж нь болохоор манай унганг байгаа. Тэгээ эцэг нь болохоор Арханга аймгийн Хамлан Баасангийн. Хэр дагны энэ жилийн хэд дахь руу явна? Одоо нэг жижиглэнгийн наадамд 2 уралдаад сумдаа төрүүлж илэрсэн. За тэгээ наадамч болондоо сайхан баяр наадмын мэндчлэгээ төвшүүлж. За маш сайхан наадж байна. Баярлалаа. За баяр хүргэе. За баярлалаа. За хэр дагны сайхан удам мөчлийн сайхан танилцууд өмнө сайхан амжилтуудыг сайхан танилцууд. Энэ жил суманд нэг харагдсан. Жижиг наадамд 2-3 харагдсан. Угшлал нь болохоор Аранга аймгийн алдарт төр Сахал сандгийн ахын унгаад. За хэр дагтайгаа дараагийн наадмыг хаашаа сургалттай байна гэж. Одоо гисгэл болно доо. Баяр хүргэе. Баярлалаа. За алдсан дагны сайхан удам мөчлийн танилцуулаад өнөө жилийн хэд дахь руу явна? Өнөө 5 6 дахь хоёр. За Өвөр ханга аймгийн Баталжисмын бүрэгтийн 2 дугаар өгийн Төмөн хатууны баяр наадмын дааган насны морьд эхний 3 байрны шагналыг за 2 дугаар өгийн малчин Адуучин Мишиг дэржийн гэр бүл үр хөвгтүүд одоо ивент хийж оролцсон бол за дааган насны морьдын уралдааны 4-өөс 5 дугаар байрын шагналыг 2 дугаар өгийн малчин Ганч улуун Золбаяр нарын одоо гэр бүлүүд одоо ивент хийж оролцсон юм аа. За ингээд Өвөр ханга аймгийн Баталжисмын 2 дугаар өгийн Төмөн хатууны баяр наадмын даагны уралдаанд төрүүлж айрагдаж амын үзүүнд одоо хурдалж амжилттай оролцсон даагнуудын эзэн хүмүүст нь бай шагнал болох хөрөмжлөл медаль мөнгөний шагналыг одоо гардуулан өгч баяр хүргэж байгаа дүр зургийг үзэгч та бүхэн харж байна. За ингээд даагны уралдааныг ивентэд оролцсон нийт гэр бүлүүдэд талархал илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За Өвөр ханга аймгийн Баталжисмын бүрэгтийн 2 дугаар өгийн Төмөн хатууны баяр наадам хатууны өв соёлтой холбоотой олон үйл ажиллагаар үргэлжилж байсны нэг нь бол за хамгийн их одоо сүйтэй гүү шалгаруулах тэмцээн оролдоон байлаа. За энэ төрлийн тэмцээнд оролцохоор энэ нутгийн одоо сайчин мөсгөөчүүд маань өөрийнхөө хамгийн одоо сайн саадаг сүү ихтэй гүүнүүдэд авчирж ирж одоо шууд газар дээр нь цааж за литрээр хэмжүүлж одоо тэмцээний шилдэгүүдээ тодруулсан. За ингээд хамгийн их гүүтэй сүү шалгаруулах тэмцээн өндөрлөхөд Баталжисмын 2 дугаар малчин Батхтгийн шаргагүй 2 литр сүү саасан амжилтаар 1-р байнд орлоо. За 2 дугаар нь Баталжисмын 2 дугаар малчин Чинбатын Хэргүү 1.6 литр сүү саасан амжилтаар 2 дугаар орсон бол 3 дугаар нь Баталжисмын 2 дугаар малчин Лавг чулууны хөрөнгөө 1.4 литр сүү сайл саам саасан одоо амжилтаар 3 дугаар байнд одоо орсон амжилтыг үзүүлсэн байгаа. За энэ үеэр Өвөр ханга аймгийн Баталжи сумаас одоо улс бүс аймаг сум орон нутгийн чанартай олон наадмууд дайрагд төрүүлж за одоо зодгоон тайлж байгаа морьдын одоо цолыг дуудаж монголчууд эртээр үеэсээ өөрсдийнх нь одоо алдар цууг мандуулсан одоо хурц хурдан үлгүүдийн зодгийг одоо ус албан ёсоор тайлдаг юм уламжлалтай. За энэ өдөр Өвөр ханга аймгийн Баталжисмын аймгийн алдарт туяач Батбэлгийн урдам буурал морины цолыг дуудаж за зодог тайлах үйл ажиллагаа бас зохион байгуулагдлаа. За мөн одоо Өвөр ханга аймгийн Баталжисмын аймгийн алдарт байж Доржи Эрензэнгийн шарга азарганы цолыг дуудаж зодог тайлах үйл ажиллагаа зохион байгуулагцсан гэдгийг хэлэхэд таатай байна. За мөн түншлэн энэ өдөр социалист нийгмийн одоо нийт нийгмийн үед одоо адуу сүргээ маллан өсгөж үрзүүлж за өнөө үеийн одоо бас энэ адуучдаа хөлгөр дуурайлалт болон яваа
Баталжийн сүмийн бүрэгтэй 2 дугаар өгийн Ахмад одоо адуучдаа хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа бас зохион байгуулагдсан. За ингээд өнөөдөр хэн мэдхийн амгаа, за Пүрвийн шиг дөрж, Жигдээгийн хоросрон, Цэрэн дөржийн Төмөр бат гэдэг одоо ихэн буурал Ахмадуудаа Хууранга аймгийн Баталжийн сүмийн бүрэгтэй 2 дугаар өгийн өдөрлүүдийн зүгээс хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулан за урт удаанаас эрүүл их саруу сайхан бүхнийг хүсэн хэрэгж байлаа. За мөн түншлэн энэ үеэр Сумар нутгийн хөгжил цэцгэлтэнд хөдөө аж ахуйн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, за зарим одоо Ахмад малчдыг одон медалуудаар шагнаж урамшуулсан юм а. Адуу маллаа тэрийг би сэргэж ухаас өмнө юу туслах адуу чималдууч ингэ дагж явсаргаа сэргэж яваа. Тэгэл ирээл аваагийн уламжлаар би адуу тэгэл адуу маллаа тэгэл явж байгаа л юу ховцол тарахын үед адуу тараал тэгэл ховцлаас одоо хүртэл энэ дөрвөлтөөр малаасгал явж байна. Тий. Манай гүшин сумын сайлчин болж исэн өөрөө манай юу би сумын сай адуучин болж исэн манай сойр ахлагч хинбэ гэж хүмүүсэн аймгийн хашаавар адуучин болж исэн сойраараа нийтдээ. Би 43 онд төрсөн. Тэгээд 16 настай байхдаа нэгдэлд орж 59 онд нэгдэлд орж нэгдэл чинь орохдоо зэрэг ажил хөдөлмөргүй байхгүй хэдэн тэмээ хариулж ирсэн бас нэг 30 хэдэн тэмээ. Тэгээд тэрийг 62 онд өгөөд тэгээд 62 онд одоо авсан. Тэгээд тэрийг 83 онд өгөөд тэгээд нэг хэдэн сувохор хариулж байж байгаа. Тэгээд нэгдэл гэж юм дараад тэрийг тараачаа тэгээд ингээл төврөө орж ирсэн хүнтэй. За Баталжийн сүмийн бүрэгтэй 2 дугааргийн Төмөн адууны баяр наадмын үеэр за залуу хөгчүүдийн барилдаан ус зохион байгуулагдсан байгаа. За өнөөдрийн барилдаанд нийтдээ 64 хүн одоо зодглон барьж эхнээсээ энэ тэмцүү хөрсөлдөөнтэй олон сайхан барилдаануудаар үндэсний өхөн барилдаан дүүрэн өдөө өрнөс юм аа. За ингээд Хууранга аймгийн Баталжийн сүмийн бүрэгтэй 2 дугааргийн Төмөн адууны баяр наадмын үндэсний өхөн барилдаан өндөрлөхөд за төрөө бөхөөр чойжмц тодорсон бол үзүүр бөхөөр ган баяр одоо тодорлоо. За агшүүт одоо шалгарсан бөхчүүдээр даваахүү эрдэнэ хүн нар одоо шалгарсан амжилтыг одоо үзүүлсэн байгаа. За ингээд өнөөдрийн үндэсний өхөн барилдаанд амжилттай барилдаж төрүүлж үзүүлж агшүүт одоо шалгарсан бөхчүүдийн одоо бай шагналыг гардуулах үйл ажиллагаа бас зохион байгуулагдсан. За ингээд үндэсний бүхий буюу одоо цолгоо бөхчүүдийн барилдааны бай шагналыг за бүрэгтэй 2 дугааргийн иргэн доо очир ахсны үр хөвгтүүд ивент тэтгэн одоо зохион байгуулсныг таахындаа дуулгахад таатай байна. Төмөн адууны баяр өнөөдөр хийж байна. За иргэн бүрийн оролцоо иргэн бүрийн хиний 3 байрыг шалгаруулнаа. Нийлээд Төмөн адуу боллоо. 2 өдөр бүтэн 8 төрлөөр наадам хийлээ. Тэгээд амжилттай сайхан зохион байгуулад одоо ингээд ард нь гарч байна. Тэгээд бүрэгтэй багийнхэн ард иргэдтэй баярын мэнд хүргэе. За ингээд сайхан барилцаагаарай. Та бүгд ирээд илгээрээ инх амгалан төрдөөрөө төвшин амгалан сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Төмөн адуу бэлэгдээд
ийм юм хийх юмсан гэж мөрөөдөөд ард иргэдтэйгээ төлөвлөөд ард нь ингээ гарах юмсан ингээд мөрөөдөөд бэлдээд явсан. Өнөөдөр ард иргэдтэйгээ тухайн энэ зохион байгуулж байгаа багийнхын хамт олонтойгоо ингээд бас амжилт бүтээлтэй гарч байгаадаа бас баяртай байна. Тэгээд бас талархъя. Энэ одоо ард иргэдийн хүчээр ингээд Төм адуугаа бас сайхан баяраа зохион байгуулад ингээд дуусч байна. Их дэлгэр болж байна. Тэгээд баяртай байна да багын даргын хувьд. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид хүн энэ удаагийн Баярнаадмын нэвтрүүлгээр Өвөр хангаамгийн Батүл Зэсмийн бүрэгтэй 2 дугааргийн Төмөн адууны Баярнаадмаас бэлтгэсэн нэвтрүүлгийг бүрэн эрхээр шууд одоо дамжуулан үзүүлээ. Ингээд нэвтрүүлэгт хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийг одоо бэлтгэхэд хамтран ажилласан багийн өдөрлөгүүд болон зохион байгуулагч нартаа гүн талархал илэрхийлье. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.